нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэжсүү монголчуудад зориулав. Хялбарвэла Момпей. Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүхий өрөө нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бүхий өрөө 6 нэвтрүүлэгт маань Монгол улсын зан мөнх сайхны өсөх хоёр, за мөн Монгол улсын өсөх эдэр начин иш төржийн Яндан Самбах маань хүрэлцэрсэн байна. За мэдээж бүхий өрөө нэвтрүүлгийн маань байнгын зочин, за бүх судлаач, бүх тайлбарлагч Отгон баярын Наранбаатар хүрэлцэрсэн байна. Та хүртээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бол бүхий өрөө 6 дугаараараа бол мэдээч сумын цалтан залуу хөгчүүдийн ээлжид барилдааныг бол томилон ярина. За дараагийн ярих мэдээч барилдаан бол Сүхбаатар аймгийн Онгон сумын төгс 100 жилийн барилдааныг өнөөдөр дөрвөлээ хамтдаа томилон үзэгчд бүхэндээ хүргэх болно. Ингээд та гураар нь сүүлийн үеийн сонин сайхныг бас ярих зүйтэй болоо бас барилдаанаа томилон өргөхээс өмнө тийм ээ. За Яндан Самбахын хувьд бол бас энэ төдлөөсөө бүхний тайлбарыг бас хийдэг байж байгаад Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн барилдааныг бас тайлбарсан байгаа тийм ээ. Тэгээ өмнө одоо Наба битэр. Тэгээ үнсэн баяр наадмыг хамтаа энэ тэргээр хамтдаа тайлбарлаж ирсэн. Тэгээ сая өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар аймгийн 100 жилийн барийг дамжууллаа та. За өөрийн нутгийн дөө Монгол улсын цаас хуулийн хамт тайлбар хийлээ. За сайхан сонирхолтой сайхан барилдаан боллоо. Тэгэхээр за сумын цалтан бүгчүүдийн барилдаан бол бас их сонирхолтой болдог. За энэ удаагийн барилдаан бол нийт 544 мөх зохиолсон. Өмнө нь бол 700 гаргаал тийм ээ 700 бүгчүүд ер нь бол барилдаг. Бас энэ удаагийн арай бага. Гэхдээ бол бас сайхан барилдаан болсон байгаа. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ цаг мөчид өргөжлүүлэн хамтдаа сумын цалтан бүгчүүдийнхээ барилдааныг бас томилон өгье тийм ээ. За дэлгэцэнд сумын цалтан бүгчүүдийн ээлжид барилдааны бас 4 сарын 5-нд бям гарагтуулсан байгаа тийм ээ. Тэгэхээр 4 сарын 5-нд бүр 544 мөх 120 удаагийн барилдаа болсон. За 406 бас сая ярьчихсан. Сүхбаатарын онгоны 100 жилийн барилдаа. За 544 мөхийн барилдаа. Өмнө нь бол 576-аас 2 сар дараалал барилдсан баха. Тэгээд нөгөө нэг удирдлагын циклэр цөөрдөлт тийм өвөл олон байж байгаа. Тэгээд цум наадмаар өгсөн маа цөөрөл хаалтан дээр ч 400 гаруй өгсөн. Яг тэр жамаараа тоон. За ингээд барилдаан болол. Тэгээ одоо энэ хөвсгөлийн болт харагдаж байна. Төмбөрийн Батард нь байна. Гаан Эрдэнэ. Энэ Чулуунбаатарын баян мөх гэн олон дөрвтэй Тонглын баян мөх гэдэг ховаалтай залуу харагдаж байгаа шүү. Та 6 дөрөвтэй юм уу? Тийм ба олон дөрвтэй л гэдэг. Тэр болгоны гаан Эрдэнэ. Төмбөрийн Батард нэгэд энэ тагнуулын ажилтан бас аягүй мундаг барилттай залуу байдаг шүү дээ. Хараан ганцлаа. Өнөөдөр 5 үлдсэн. Үзүүр хөх манаас гарч ирсэн байна. Энэ ер нь бүгдээрээ мундаг дэшээ барилцгаасаа. Яндагийн ганцлага одоо тэр харагдаж байна. Галга төрүүлсэн. Төрөв. Түмнээс үзүүрлсэн. Гандуулгач нь бол 3 удаа төрүүлчихсэн. Тэгээ 3 төрөв өнөөдөр авсан. Түмнээс нь болохоор 2 дахь үзүүрээ 2 үзүүртэй болсон. Пөрөөр тарцаг маань энэ барилдааныг бас тайлбарлах хүргэсэн. Бас нэг сайхан ирээдүйтэй тайлбарлагч бас орж ирж явах шиг байна. Хүмүүс хэм бэ гэж бас их сонирхож байна. Айгуу сайн бүх таньдаг хүн юм бэ гэд ярьж байна гэж хэлсэн. Оргил сайхны эсрэг нь барууныг, зүүнийг Хөөгөн Бат сайхан гэдэг. Энэ хоёрын бол Баярнаадмын хуулиас өмнө сумын зан зал өрцсөн учраас хэрэм дээгүүр гарч байгаа юм хоёр хүн л дээ. А энэ баян мөнхөөс хойшоо бол дандаа нөгөө олон төрүүтэй 7, 8, 6, 5 гэх төрүүтэй өгчөд удаад нь гарч байгаа. Энэ анх эрдэнэс олон төрүүтэй зохины отгоны зэл байдгийг. Манай 9 эрдийн зодог бас өөр хүмүүс харагдчих чинь. Хаанслаг байна тий. Тийм баг. Араа өөр эсгүртэй явах шиг үгүй шүү. Тэр доогоороо бас нэг юу гэдэг ширээсэн тэр одоо тийм доод хормон нэг арай нарийцсан юм уу гэж харагдаад байна шүү дээ надад.
За ингээд 1-5 бол эхэлсэн байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн 1-5-анд барилдсан бөхчүүдийнхаа бас бичлэгээс үзээд ер нь бол энэ нөгөө оморын барилдаан байна. Энэ нөөцлийн нөгөө сар шинийн барилдааны бид нар шууд амжуулсан. Тэгэхэд төрүүлсэн хөвгт штэ. Тэгээ өмнөх барилдааны их шүгт үлдсэн Дармаа хоцрын мөнх тулгыг зүүн талд нь онгодоо давхар зүүндээ хутгаад давсан шүү. Энэ өстө санаанд орно барилдаа болсон. За цагаан банд 4 дооны барилдаа. цагаан банд бас ер нь бол шүүг бас их олон байгаа. Тэгээ ер нь 2 төрүүлчихсэн. Энэ дэр төрүүлэх юм бол 3 дахь удаага төрүүлээд бас л гайхалтай амжилтсан. Тэгээд арангаа оршиход онсон. Орших маань өдөөнөөс л ирж барилдаж байгаа болоо одоо их сайн барилдсан эндээс. Цагаан бандтай бас нэлээд удаан барилдаа хийгээд дараагийн даван жаахан дундалсан болоо. Онсон. Цагаан банд дэрвээ төрүүлсэн бол даш харцагтай адилхан 3 дараалан төрүүлэх байсан. Тэгээд сая бол 4 доонд унтсан да. За ингээд дараагийн барилдааны графикийг бүгдээрээ хамтдаа харцгаая. За энэ сая оршихын цагаан бандтайсэн барилдааныг оруулах шиг байна те. За барилдааны мих задаргаа за ингэсэн бол энэ барьснаас тэгэл зүүн дээрээс тэгээд өөрөө зүүн талтай л байна чинь орших ч өөрөө. Тийм толгой зөрөх гээд өгч байгаа. Тэгээ зөрүүлэхгүй толгойг зөрүүлсэн гэлээ сая. Тэгээ ерөнхийдөө сугадаж л илүү сайн барилддаг, дан дээр сайн барилддаг. Синжигэл өгсөн дээрээс бол татчихдаг. Гэхдээ бас өдрийн байдал байдаг байлгүй дээ. Өмнөх 2 өдрөө бол ингэж удагдчихгүй байсан, их сайн л байгаад байсан. Энэ өдөр бол бас нэг 2 өмнөх сарын барилдаан шиг бол сайн форм байхгүй болов гэж бодсон шүү. Цагаан бандыг бол 3 сарын барилдаан, цагаан сарын барилдаанд ер нь удаагүй хин гүчрээгээ амархан шийдчихэд байсан. За 5-5-нд бол ямар ч хэлсэн тэргүүн магна, дагуур магна хоёулангийн золлоод 4 бүх золлож байсан. За 5-5. Төмнөс нь нэмж 2 дуунаад 17-оос гарч өрөлдөж байгаа. Өсгөр аварга угс өнөдөр олон хүн хараад яах юм бол 2 дахь барилдаа ингээд үжижсэн. 1-5 говьолтой инкверт. Онсон. За Гандулга хамгийн дөрөв шигүрсэн юм гомдлого. Хөнгөн байсан. Тэгэл ер нь хөнгөн хүн л явдаг тэгээд. Тэр жамсаар болж төрүүлсэн. Гандулгачдаа хэдэн оных? Гандулга одоо 90-д энэ өмнө нь дэлгэр сахныг давсан. 90-д юм бол доо. Төрсөн дүүн л 2002 оны золоо байдсан шүү дээ. Энэ мижид дэрж гээд төлөөдөөг өмсчдөг байл та. Хурцгал өмссөн шүү дээ. За асал даалгаж өмссөн юм шиг энэ тий. Танаас юм болов? Тэгээ гурмал гэх. Аав нь сумын ачин цалта даваа гээ тий. Тий. Бас тэг өмсдөг. Тийм өдөө оронд барилж явахдаа өмсдөг байсан. Аа цогцоо энэ дэр нэг гар ачаад сунтсан. Энд. Арангаа инквест. Осын инкверийн барилдааны харагдаж байна. Чадлууцсан шүгрөөд тугаанд ойрлоо. За Баян Хөлгийн аймгийн энэ Абилэ гэдэг Сэрэг цааны шав залуу байдгийг анх удаага шүгэрсэн. Сумын зан Абилэ Баан тод магна мөнх хотыг авсан байна. Баатар хангад дэвжээ нэг сумын зан Зүүн хонжоо 3 мэг явцсан баг шүү. Зүүн тохоод бас яагаад вэ? За согдоод хутглаа. Баруун утгаад. За Төмнөсөнгийн Тонсоо ерөхийн барилдаа энэ орон босгочдаг. Төмнөсөнд авсан. Малчин сумын яриад өг. Үзүр өөх маань. Тааж байна. Эрдэнэ хотын Төмөн насан Аранга аймгийн хайрхан дөрөв. Дундгойн өндөржлийн Бямтар зэслүү дөрөв тасан сая намд очсон барилдаж байгаа. Мөргөөд явсан юм байна. Дагуулж Энэ золоожуудын усаар ган төгс гэдэг залуу байна. Өмнө нэг сарын барилдаанд төрүүлсэн дээ. За тод магна зөөлд нурт гаргаад арцсан шүү. Мөнх хотыг. Сайн жийсэн юм байна. Чи ер нь их сайн байсан шүү тод магна. Даваа алган дээр бас их шийдэнгийн. Тодтой бас өөртөө ихтэй л юм л дээ. Ер нь зүүнний налдаад авсан зүгээр жигээд. За гоёдаад За эндээс нэг давуулж гоёд жигээ тэгээд. мөргөөд баруун тэр нэг онохгүй гэсэн ч Тийм хэлтэй байсан юм шиг л. Үйтэй. Тэгээ нөсөөлөө улаан Батцаа анх эрдэнэ ер нь Батцаанд авсан баха. Ягаан зодтой авсан. Зүр тохоод тэгвэл авсан. Баруун гор яг өөдөөс ханцаа дараа сугны явахаар авчих шүүс тий. Тийм байна. Тэгээ баруун горын барьцаг айтайхан барьцаа аваад тэгээд. Яг гол урдаас зүтгэжтэй тий. Тэгээ баруун горны барьцсан бол Сугны араас тий. ухраас аваад. Яг тэр хүнд айгу гацсан юм биш үү?
Эндээ шоож алхалт байхгүйгээр. Энэ Нямдаваа гэж зохны залуу алдрын Нямдаваа гэж өсрөөд байгаахын шагнуутай залуу байна. Булган аймгийн Сэлэнг сумын зам. Энэ болохоор Аранган Батрагчаагийн мэрэл. Зүүн Энэ Батрагчаагаа тариатын залуу анх удаага шүүрэг өгсөн. Бямбарагчаагийн Батрагчаа. За энэ хоёрыг одоо За 22 дахь шүүгээ авахын төлөө амархуу зам нэлээ. Удсан бас. Зохны сумын чинь усын сумын чинь Мегмар гэдэг тун эвгүй ирэлтэнтэй энэ залууг авсан. Тэгээд авсан сумын чинь Мегмар. Хойлооч нэлээ бас боодох шиг болсон. За өршин хөндрөө сөйлээд Ингээд таваад бүх цаг үеийн хамгийн олон шиг хөвгтэй сумын зам болсон да. 20 22 дахь. Одоо энэ 22 дахь. Ястраа шиг компани сумын зам амархоо улс аймгийн малчин сумын яриад өг сумын начин мегмараар тав шүүрлөө. Тэгээ амархуугийн тухай бас ерөн зүгээр тусгаалж ярихад бол яг зарим хүмүүс нь тэгээд аймгийн цол аваагүй хүнийг чи яага магтаад байгаа юм бэ ингээд хэлжлээсэн. Тэгээ ер нь альва амжилтыг гаргана тэр формоо барина тэгээ тогтвортой сахилбаттайгаар энэ амжилтыг гаргаа явуулна гэдэг чинь өөрөө бас хэцүүлтэй. Тийм амар зүйл биш шүү дээ. Одоо чинь Мөнгөнбаатарын харцаг болсон ч үнэхээр гайхалтай. Тэгээд олон жил тэр амжилтаа хадгалсан ч бас гайхалтай юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд амархуугийн амжилт бол бас мэдээж мундаг л түүхэн да. За дараагийн даваа. Мэдээж 5-ын даваанд 7 онцлог барилдаануудыг үзэгч та бүхэнд хүргэлээ өргөжлүүлэн 6-гийн давааны амыг харцгаая. 17 бүх учраас нэг гоц мөргсөн. Гантлаг гоц мөргөөд Аранганбаатарт батсан яг амархуу авлаа. Золоор Батрагчаа Нямдорж Арангаа хоёрыг ган төгсөн Нямдаваа Чадлбат Арангаа Баярцагт Тодмагна Булганы Мөждөржиг амлаа Түмэн насан 24 дөхөө тунж байна гэж хэлсэн баха. Энэ 22 тунсан бай. 5 дээр тунаад энэ 6 дээр тунаад их хоёртой тунад авсан. 4-гийн даваанд Цодны ирэмбэр Завхан аймгийн нөмрөг сумын яриад сумын зам Төмбөрийн Батарт өмнөх сарын барилдаанаас 5 давсан. Сая бүр 6-гийн даваа даваа, 7-гийн даваа хийлээд 8-ын даваанд гарч барилдаа түрүү үхийг бас нэлийн сонирн болгосон шүү дээ. За нөгөө Батарагчаагийн барилдаа. За тэр нь өмрөө штаттай болш. Зүүн дархан хүний зүүн их утгадаг хөмөрдөг хүний ташаан дээр очиод тэгээд Батарагчаагаар тулаад унсан да. 6 дав шүүрлөө. За бас л сайн хонгодсон доо тэгээд хөмөрчдгийн гараараа тулаад Ер нь зүүн дээр хэтгэлтэй хүнэлтэй цолоо эргээд төв ингэж лөө. За нөгөө Тодмагнаа маань Мөждөржиг аваад барилцсан. Алсын шивдэг гэсэн юм да баруун өрөөд. за эндээс одоо энэ Мөждөржиг Тодмагнаач аль хурднуудын л авч барилдах шиг байсан шүү дээ. Мөнгө хотыг авсан. Энэ дээр болохоор Мөждөржиг авсан. Тэр нь өөрөө ойролцоо барилдаантай болохоор Тий. Хурдан хүмүүсийн шиг байна тий. аваад өөрөөсөө хурдан хүн юм. Энэ хоёрын барилдаа. шуудтай үлдсэн хөлн дээр нь мордоод нааж түлхээд авчлаа. Мөждөрж анхны шүүгүйсэн баха. Тий, тийм баг. 5 доонд бас 2 3 ээж очсон баг шүү. 5 доонд гарч ирсэн баг тий. Татмана тавсан байна. Зөрөө мордсон байх гэж. Энэ Батцаа Батарт нь хоёр Мордонгууд нь зөрөө. мордож дахимдуулаад онсон. За Энэ чадлаа ах шиг тий. мордлоо. Харангаан Баярцагтыг Сая одоо амлаад явах хөмөрцөн бол харин барьдна л да, барьтай. за бас л гоё хоёулаа үзүүлээ. Дотроо чадлал тавлаа. За баруун хонгодоод инквирийг хийж байна. Энэ Загцрангийн Нямдорж гээд Зохны Баянцын залуу. Энэ улсын зан гомдоржийн охин Орхон Солон гэдэг хүн бас сумын заануудын барилдаан дээр байнга шагнал болгодог. Энэ Тодмагнаад өгсөн. Уран барилдаан. Уран барилдаа нэг тийм ээ. Намархуугийн барилдаан байна. Өнөөдрийн сумын зам золтой өчүүдийн За Түмнээс нь чинь 4-ийн даваа, 5-ийн даваа, 6-ийн даваа бүгдэнд нь баруун босгосон. За өвчин охин орон барилдааны шагналыг Арангаа аймгийн Өвгийн нөр сумын хараад сумын Ер нь барилдааны хайтаагаас сэргээд 2 жилийн өмнөх Түмнээс нь баг эргээд ирсэн юм уу л гэж харагдсан л да. Та хоёрын маань хувьд энэ даваанаас ер нь онцлог барилдаан ч гэдэм үү онцлог бүх гэж ярил хэнийг онцолж ярихаар вэ? Ер нь сонирхолтой барилдаанууд бүх л барилдаанууд тун сонирхолтой байна шүү дээ. Энэ чадалтай барилдаанууд байна. Түмнэсэнгийн барилдаан гэл ингээл ярина. Бас сувирхэн тийм гал гарсан барилдаан. Зөндөл барилдаанууд байна. Ер нь гарахад ер нь их сонирхолтой сумын заанууд барилдаан үзэх тий.
Гоё шүү дээ. Үнэхээр өстой нэг гал гарсан барилдаан бол тийм л гардаг байхгүй. Хизээд басна энэ олон бүх гэж бодож үзчихлээ. Ямар хурдан тусдаг барилдаанууд л Үүдэн шүү. шүү дээ. Сүүлийн 2 3 барилдааныг бас үзчихлээ шүү. Ер нь хамгийн удаж байгаа барил дээр нь хэдэн минут байна? За шуудганы барилтын тэгш барьцанд хүрдэггүй баха. Тий, гайг баха Тий. тий. Зарим даваанд л ганц баг гарч байгаа. Тэгээ 1024 бөхчл одоо яана гэж хэлчихлээ айгүй хурдан дуусчихсан. Тэгээ нэлээ эрт 6 цаг дуусчихлаа. 1024 зуны золтой. Тэг ер нь шуурхаа шүү. За энэ даваанаас хойш ер нь бүх даваа гоцолсон. 6-гийн даваа, 7-гийн даваа, 8-гийн даваа, 9-ийн даваа. 4 гоцтой барилдаан болсон. 7-гийн даваанд гантлага зол хоёрыг тэгээд Батард нь энэ 92-ийг гоцлоод Амархуу гант төгсийг аваад Нямдарж Тод магнаа. Тод магнаа амлаа чадлаа түмнээс нь дахиад 3 дахь түмжин гэсэн. Ийм барилдаан болсон. За ганц төгстэй барилдад Амархуу давсан байх нь. Тэгээ ер нь чансаа ярих юм бол энэ гантлага нь 2 төрүүтэй, Амархуу 2 үзүүртэй, Зол 2 их шөөгтэй, Түмнээс 2 төрүүтэй, ганц төгс төрүүтэй, Тод магнаа 2 үзүүртэй. Чадлоот өмнөх сарын үзүүр өгөх те. Ингээ ер нь айгүй мундаг чансаа шахсан барилдаан байсан шүү. Амархуу ганц төгс ерөн барилдаан байна энэ. Амархуу давснараа шууд ингээ 3 төлдөж байгаа. Таван бохос. Дараагийн тоонд хийлэх нь ойлгомжтой болсон тийм. Ягаад гэвэл Батард нь хийлцэн, Яндангийн гантлага зол хоёрыг давсан учраас 3 төлдсөн. Эндээс тод магнаа давсан. Тойгдооч баг орснуудаа зүгээр зайлал татсан. Энэ их тун ийгүү гэдэг давхар тойгдох хүний хөлөг тушаад ингээд Маашаа зүгээр гарч алхаад татсан юм шиг шүлгэн хэлсэн. Тойгон дэрхтээ хүрээл татсан. Хүрээл орой татсан. За зол хоёр энд гант толгод унссан. 17 18 19 Тунсаа хоёр хүн барил да. Чадлаа түмэс. За одоо шахтатаад мордоо хүмрэндөө жодоогоор болж байна. За Тэр алдар дээр бас хамт нэлээ хийсэл дээ. за Энэ их нарийнхан шүүлт болсон да. Тэр хөл доогуур нь орцсон байсан. Чадлаатын талын гар баруун гар тий зүйл нь бар Тийм байна. бол яг доогуур орцсон. угаасаа чадвар Шилбэрээ дардсан юм байна Тэжил гэсэн дээр орсон. Тэгээд түмнээс нь давчихлаа. За ингээд 7-гийн даваа бол өрх болсон байна. Ер нь энэ дээр нэмж комент хэлэх зүйлс юу байна? Зөвсгийнхаа хувьд хараад Ер юу нь бол бодсон? баг золтоо шинээр гарч ирж байгаа хэлхээс бол тэгээд насны залуугийнх ер нь бол төрний шуурхай барилдаанууд болдог доо. Сумын зааны барилдаанууд. Тэгээд энэ давааг харахад бол дандаа л бас шийц михэ зоригтой хийдэг, яг давтаж байгаа нөгөө багшийн заасныг хийдэг, яг тийм барилдаанууд л гарч байна. Усаах нэг ярьжсэн. Унчаал нэг аягүйх тийм шар хөдөлдөг байсан гэдэг. Ер нь Яндаахын хувьд ч гэсэн яг ингээд сумын заанцалтай байх үед ч юм уу тийм яг залуу яг эд барилж исэн үе бас нэг турсаад нэг сайхан турсамжаа ярил таяр. За ер нь бол шар гэдэг маань одоо тийм ээ бас хүнд бол байдаг зүйл шүү дээ. Тэгээд яг яалч унцчих юм чинь айгүй хэцүү. Яалч унснаа мунж мэднэ. Тэгтэл бас нэг дахиад барилчий гэж хэлмээр санагдах үеуд бас байдгийг. Тэгээд энэ залуу Унсан л унсан. тэгээд унсан юм чи яг үзэгчдийн нүдээр дахиж барилдъя гэж хэлээж нэмэргүй юм чинь тэгэл хүлэн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгээд ер нь бол ялагдлыг бас хүлэн зөвшөөрж иж тамирчин хүн одоо бас амжилт гаргана л гэж бодож байна да. Тэгээд яг залуу байхад бас нэг яг унчаал тэгэл ойрхон тусахад унаагүй ч юм болов уу гэж эргэлзэхгүй байж л дээ. Тэгэл дахиад барилдуулчихдгүй юм байх та энэ төр хэл тэгэл унсаан гэдэг. За дахмаа хөөсөөр аргагүй. Камерын бичлэг ч юм уу тийм даашрал дахиж татаж харах ч гэдэг зүйл байхгүй. Тэгээ ер нь бол тэгэл засуул хөлийн цэцийн шийдвэрээр л унсаан гэх юм бол тэгээ одоо тэр чи мэдээж дүрм журамтай тэр цэц засуулуу шийдэж яхад би унаагүй гэж зүтгэж болохгүй шүү дээ. Одоо бол бас юм хөгцсөн камерын шүүлтээр бол хараад тэгээ шийдэж байгаа юм л да. Янда хавд. Ер нь бол яг нэг тийм хайжгаар магадлалтай, давжих магадлалтай хүндээ ч юм уу тийм хайнг барилдаанаас удаа болж
унжгаа юм дээр бол маш харамсалтай байдаг л та. Түүнээс бол яг л цааных шиг сайхан барилдаал, ачигтал барилдаал унсанд олсон бол тэгэл тэр хүнд яг шийдэгдэж байгаа асуудал. За баргалж ирэн бидний яг барилдаж явах үед чинь ийм камерын шүлтгөө баргалж мехигээд хийсэн хүн давдаг байлаа шүү дээ. Ойрхон унгад. Тийм дүрмтэй байсан шүү дээ, тийм. Цэцэн шийдвэрлэл бол Төрүүлж мэх хийсэн ч. Тэ төрүүлж мэх хийсэн. Тэр нь бол ойрхон унгад бол авнаа. Тэ. За ингээд ерөнхий цэцэл мэдээлэлтэй тий. Тийм. Цэцүү санал ороож байгаа л тэгэл. Засуулт зарим л сууг татал усгадаг шүү дээ. Усгаалсаг. Давсан гээл. Тэ. Тэгэхээр их гоё тий. Тэ гоё шүү дээ. Ойролцоо бас ингээд эргэлзэн шүү дээ. Би ч унчуу яач уу гэл. Тэгэл засуул ирээд давсан гэл. За давсан юм байна гэл. За 8 даваа. 8 давааны тайван барилдааныг хамтдаа харцгаая. За энэ дэр бол мэдээч нэг нь гоц мөргөн. За нөгөө амархуу гоц мөргөж байгаа гэж яриад байгаа тий. Гантлаг Батэрднийг аваад амархуу гоц мөргөөд Тодмагны түмнээс ирээд давсан гоц мөргөн. Дахиад дөрөв дэх гоц мөргөж байгаа. Амархуу бол нөгөө дээдлийн хоёрын давсантай барилдаа л гэсэн. Тийм барилдаа урьдчилан харагдчихсан. Батэрдний гантлаг аваад Тодмагны түмнээс хоёр танаад байгаа. Дахиад томж өнөө түмнээс. Тэ түмнээс ингээд дөрөвдөгөө томж өнөө тий. 5 6 7 8 Нэг барилдаан дээр 4 томж өнөө. 25 дахь тунаа гэж хэлсэн үү? Энэ үед ярьж ирсэн шүү. Насны хувьд түмнээс нь ч одоо хэдэн оны залуу байх вэ? Нас нэг баггүй байх шүү. 2000-аас урагшаа оны л байгаа. Би хаалвал их мундаг харагдаж шít. Би хөгжил жим мастер нэлээд нэмсэн юм байна. Сэлэнгийн амархуу. Сэлэнгийн баруун бүрэн баха тий. Баруун бүрэн. Хилчин дээр иржсэн Бүрэнбаатар начны шавда. Энэ өрөлтөө бас ойрхон шүү дээ. Түмбэрийн Батэрд ингээд баруун дэлэг үсэн дээрээ сонгодог. Тий. Хайл камера шүүлтэр л. Ер нь бол онгоцсон хүний тэгэл дагуулаад алдсан хүн тэгэл зоригтой шүү тэгээд баруун хариулт мэхэлтэй. Өөрийнх нь зүүн тухай тийм үрсэн. байна. Зүүн тухай төрүүлсэн байна. За тэр зүүн тухай төр үлдсэн байна. Ялгөө сүлд гантлаг урсан байгаа юм л да тий. Ойрхон юм. Ачаа бол бас их гоё байна шүү. Дагуулж ачаа. Энэ зайлаа Одоо дахиад гүйцэждэг лөө. Яг л энэ усгааны барьцал да. Энэ баруун гар зодогны арын гормоноос хатгаад авсан тохиолдолд бол тэгэл за тийм. Тэр хүн Өөрөө хөл тавиад бүр зааж. Барилдааныг бол бас үзэж чадаагүй. тэрхүү саргонууд ундаа. Чангаруулад байгаа. Тий. Хутгачих гээд байгаа юм шиг. Би малчин сумын яриа. Бас дагвар ачих гээд байгаа юм шиг. Тэр хөдөлгөөнүүд дээр чангаруулад усгачлаа ш сая. Тэ Тодмагны өөрөө нэг хөл тавиад тэн дээрээ бүр босголж онсон. Шууд удаараа үзүүлдэг. Энэ хоёрын барилдаанч бас их удаан болсон шүү. Ер нь түмнээс ингээд 7-гийн давааны барилдаанч гэсэн юм бас их. Тийм баг 6 дээр энэ аль аль дээр нуудсан. Түмнээс хараа бяртаад байна л да энд. Хэнийг л хөдлөхгүй байх шүү дээ Тодмагныг. Тэгээ сугдаж яваад ер нь Азаад байна тий. Эхний хөдөлгөөн тэр зодогны арын гормоноос хатгачаад тонгорох гэж байгаа юм шиг ухсаж байгаа. Тэрэн дээр чангараад тэгээ босоо усгачлаа ш. Урагшаа Тэгээ ингээд. хүнийг одоо яг шууд усгах юм бол тэг чангаруулахгүй бол босгаагаас орохгүй л дээ. Эхнийхт нь бол ороогүй шүү дээ. Тэгээ хоёр дахь дээрээ бол яг тэрийг мэдэрсэн байна. Чангарангууд нь буцааж усгаад. Мэхээ бол гүйцэтгэл их сайхан болж дээ. За 8000 давааг сая тамилуулсан одоо дахиад нэг нь гоц мөргсөн. Тэгээ одоо ер нь бол нэг 5-ын даваа гарч ирэхэд 10 дээр ирэмбтэй байгаа юм тэрс даваа талтай л да. Хамгийн сүүлийн одоо энэ гоц дээр ирэхэд үзүүдрэн шууд үлдчихдэг. Дээд даваанд гоц мөргөнөд ч өөрөө бас л даваа тал бий болж л байгаа. Түмэн насан бол шууд үзүүр төрөнд Тэгээ гараад ирж байгаа амархуу тарж байгаа. гамтлагтай барилтна. Энэ бол нэг ам ахгүй шууд онооч. Гурван бүхэлдээд 2016 оны хавар яг иймэрхүү барилдан болсон. Тэгээ 4 гоц байсан чинь сүүлийн 3 хүн гуруула гоц мөрөгцсөн мөх үйдэг. Тэгээ тойруулж шүү. Тойруулсан чинь 3 бинэ дахиад тойрчдөг. Тэгээ дахиж харилцажсэн. Одоо энэ дөгөр дөрж начид энэ. За ингээд түүнээс нь 5 4 дахь байгаа. Өмнө 2 төрөний үзүүртэй. 4 дахь тэргүүн бариллаа л тэгээ туг тойрч байна. Цаана амархуу гантлаг 2. Энэ ерөөс жаахан удсаа.
гараагаас нэлээд барилдсан. Нэг таарч барилдсан байдаг байх тийм ээ. Өмнө нь бас нэлээд байсан бохоо. Амархуу. Нэг л таарал амархуу давсан юм байна тий. Амархуугийн нэхэнд үлдцтэй мордсон дээр нь яаж хариулах вэ гэдэг бай. Унгасан хонд унгасан. Амархууч бас унаа олтой барилдаанд залуу шүү. Тэлтэй бас мундаг. Удах тусам чангарч барилдгаа гэлээр тий. Баруун суугаадаа Улс аймгийн золтой Дасаад байдаг юм хүмүүс байдаг. Удах тусмаа. Дасаад нөгөө мэхэнд нь Яг темпер нь барилдаад үзлээ. за шахалтатаг. За дан дээрээс ерөөсөө шууд эхний зулгаан дээр хэлдэг шүү дээ. тийм ээ шахаад татаад 50 гутаа шууд тайрцсан юм байна. Эхний зулгаан дээр шууд. Явсан тэгээд хандлага бас нэг жаахан ялаагаад байгаа юм боловч үзүү төрөний барилдаан дээр бол шийдсэн юм ийсэн. Талдаа шаг татаад хөл дээр нь буулгаа тэнцэр бодохоор голлоо дайраад авчлаа. За сугны барьцаа. Татан дээр бас хөл орооч хүн байна. Ер нь тэгээ шууд тэжигтэн дайрцсан хөл 50 гут. Зүүл газар бохтол зөрөөл. За ингээд 9-5 хүргэлээ. За одоо бол үзүр төрөний барилдаан үлдсэн. За яалчвал одоо нэг чансаараа гарч ирж байгаа л хоёр бүх. За өмнө нь бас дээгүр гарч ирээд шүүгрүүд л үзүр төрөнд үлдсэн хоёр бүх байгаа. Улирлын одоо ингээд 10 барилдаан, 9 барилдаан энэ болно л доо. Тэр улирлын барилдаан дундаас нэг аль нэг барилдаан нэг тухайн улирлын нэг тийм оргил гэмээр барилдаан санагддаг л та. Яг Чансааны хувьд бол хамгийн одоо сайжууд нь цугласан ч юм уу. Хамгийн сайжууд нь дэше үзүү төрөнд үлдсэн ч юм уу. Саяны энэ барилдаан бол баг энэ улирлын нэг оргилын юм болов уу гэж санагдсан шүү дээ. Хамгийн сайн байгаанууд нь л одоо түмэн насан гант толгой амархуу гурвалдаж байна. Цаана додмог нагаан төгсгөх дандаа түрүү үзүүрийн хүмүүс ингэж 5 хүн үлдэнэ гэдэг бол хондог чансаатай барилдаан боллоо л гэж бодсон шүү дээ. Наадам дохиж байгааг бас илэрхийлж байна да. Тийм ба. Бэлтгэлжилтийг. Тэгэл бэлтгэлээ тааруулж байна. Энэ бол энэ сарууд ч бас бэлтгэлийн оргил үе шүү дээ. Тэгээд одоо 5 сараас бол одоо арай бас чансаа өндөр байгаа, бэлтгэл сайн байгаа хүмүүс чинь аль болохоор барилдаанд орох нь бас зөөрдөг тий. Тий. Аль ч төрлийн барилдаанд ялгаагүй шүү дээ. Улс аймаг. Улс аймаг, аймаг зэрэг. Зарим улирлын хамгийн оргил барилдаан чинь бараг 10 сард энэ гарч ирсэн санагддаг шүү дээ. Сүүлд нь ингээ харж байгаа. За энэ л хамгийн лаг нь юм болоо та гэж бодогдож байна. Тэгэхээр нөгөө зуны үед бас бэлтгэлээ унгаасан тий. Тийм таарсан. Сэргэлтэн 10 сард энэ төр таардаг. Магадгүй тий. Яг наадмын өмнө одоо сэргэлтийг авч амж байгаа. Тий одоо байгаа хүмүүс бол ингээд барихад бол тэгээ наадмаар бол хангалттай барих байх л та. Одоо энэ хэд маань тэгэл нөгөө шинэ аймгийн цолоо хүмүүс ч лиднэр л байгаа л та. Одоо завхан дулгаан толгой гарна. Сэлэнгүүл амархуу. Усад бол түмнээс ч гэдэг юм уу дархан түмнээс ингээл ярих байлгт те. Одоо үзүүр төрөнд үлдсэн хоёр маань өнгөрдөг жижиг наадмаар ирнэ. Яаж барилдсан бол байна. За ястаа сайн хэлэх одоо яг нутагтаа барилдсан нэр барилдаг баха. Орон нутгаар л барилдсан бол одоо. Өөрийн хаймтар барил. Түмнээс бол өөр тийш явсан баг шүү. Нэг сонссон юм биш үү. Ер нь бол Ус аймгийн малчин сум гаралтай дархны л үндсэн л дээ. Дархнаас барилдсан юм байна. Тийм байж магадгүй. Дархнаас одоо бүхий гараагаа хэлсэн. Дархны барилжны махаа одоо яг шав. Манай нөгөө самч одоо гэж удаагийн барилж байна. Тийм. Тэрэндээс орж ирсэн залуу. За ингээд үзүр төрөний барилдаан үз тийм ээ. За ингээд сумын цалтан залуу хөгчүүдийн үзүр төрөний барилдааныг 125 дахь удаагийн барилдаа. Нэгийн даваа Батогт 2 давааны үлзээс энэ Ганбат Арслангийн дууха. 3 даваа үлзээ төсгөлийн залуу байдгийг. 4 даваа Төвөмгийн Батсанбрийн од 2, 5 даваа Нямжавт. Энэ дандаа тонсон тий. 5 6 7 8 бүгд тоноод 9 дээр гоцсон мөргсөн. Нөгөө талд ганд бол нэгийн даваа Багмад ч юм аа. Оморыг нөгөө нэг мундаг оморыг хайцсан байхгүй хоёр дээр. Нэгийн даваанд хэнийг хаяад мөхтлөд байгаа. 3 даваа Батсуур, 4 даваа Юмгали, 5 дэлгэр сайхан. 6-гийн даваа гоцсон мөргсөн. Ер нь бол гант толгой бол их дээгүр өрнөтэй учраас ингээ аам аваад явсан. Түмнээс нь бол тунсан ийм л хоёрын гарч ирж байгаа. За ингээд 9-5 хүртэл давсан бөхчүүдийн үзэгч та бүхэнд харуулж байна. Нэг гоцсон мөргөд. 127 удаагийн цолтой хөгжөөтэй Монгол их орон даяар энэ телевизийн хамт олон шоу дамжуулан өргөж байна. Их утгагүй л хаялцж болсон байна. Тий зүгээр үзэгчдийн таамаг бол ерөөдөө түмнээс нь бол их амралттай. Нөгөө хоёр дан золгоонд хүртэл бас нэлийн барилдаа үзүүлсэн байсан учраас
Түмнээс нь ашигтай байж магадгүй гэж таамаглаж байсан байх. Тэгээд тэргүүн барил боцолтоор гандлага болоос гарангуутаа шийдэмгий барилдаа хийсэ. за Завхан аймгийн нөмөр гүсэн бол олон сайхан хүч Хоёулаа адилхан 2-4-1 үзүүртэй юм билээ. Яг энэ үед бол 5-3-4-1 үзүүр, унс нь 2-4-2 үзүүр болох гээд байсан. Бараг энэ хоёр ч нэг үеийн ихч байгаа. Одоо энэ хөлийн зүйээр ажиллаж байгаа аймгийн арслан Марталын баяр сайхан дээр Яаны хувьд бас тун ойролцоол юм байна. Ойролцоо юм байна. Сайхан тийм мастай бие хөгжил сайтай хоёр. өнөгийн өндөр барилын баско. За хараад За шилдээ синжигний барьсан дээрээс 100 гараараа шилдээ татсан юм биш үү? шунаад Хэсгийн даваанчаас их шийдэмгээ шунаад хийсэн энэ дээр ч гэсэн ер нь бол тэн дээр нь хагад цогоод авлаа. За ингээ 3 дахь төрөө. 3 дахь төрөө. Сая бол их санамсаргүй байдлаар тэр дата орчлоо шүү. Яндагийн гон долоо Тэгж юм. Шилж 120 шилдэж татах. барилдаанд 15 4 Яг л иймэрхүү ийм ихэнд арай унчихгүй байгаа л гэж бодсон эргэлзээд байх шиг юм те. Илгүүс авсан байсан Элэг биш. нэлээд чангарчлаа да ер нь элэг үсэн тий. чихэн татцсан. за Тэрэн дээр нь шилдээ татаад. За өнөөдөр Тэгээд 100 хөл өөрөө бас нэг жоохон өвдөө байсан юм аа. Нэгийн даваанаас суулаад цөмрөл суучих шиг болсон да. за эрхэм мөндөд үзэгчтэй маргааш болох Улаанбаатар аймгийн Онгол сумын харьяат Монгол улсын За энэ хоёр залууд тэгээд 5 төрөө нийт тий. Тий. Гант толго 93, Түмэн нас нь 95 юм биш үү? Хомбол 93 өчтөө 32 насоо. Түмнээс нь бол 30 30 настай. Ер нь нөлөөр чи 90-ад оныхон ховруулсан. Дандаа 2000-ад оных л дөрүүлээд байсан. Тэгээд энэ хоёр л өлдөх шиг боллоо шүү. Манай 80-ад оныхон дэше гарч ирэхгүй байна. Гарч ирдэг шүү дээ. Өмнөгийн Гамбат гээд Сэврийн Гамбат дээр нэг 5-д үлдсэн байсан шүү дээ. Дан 2000-ад оныхон дунд ганцхан Гамбат байсан шүү дээ. Нөө зөв. 90-ад оныхон байхгүй. Дунд 90-ад оныхон байхгүй. Хэдийн барилдаа болсон шүү дээ. ер нь ингээд сумын цалин залуучуудын барилгааны харж тус дэвшааг нь харахаас өөр өөр. Ер нь та хоёрын үед ч гэдэг юм гоё дэвшаатай бүх гэж хэл болохоор бүчүүд гээд нэрлэл. Ер нь бол тийм эрэмгийн хурдтай ингээд дэвж байгаа хүмүүс чи гоё харагддаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө сумын заанууд маш олон байхгүй. Тэгэл энэ Сонголт олон, хуулбар олон. тий хуулбар олон. Тэгээ олон бүх барилдаж дээрээс нь. Тэгэхээр өөрөө бол бас яг л болж харсан байна да. Бидний үед жаншуулж гэдэг нэг залуу байсан шүү дээ. Яг одоо нэг тийм яг дээр үе маягаар. Одоо ингээл асуул руу гарч байгаагаас ахвал ингээл гаргаа байна. Ингээл шоунаас ч байгаа шиг. Урагшааж гарах үгээд. Тэгэл ингээл үсрээл дэвдэг. Амгаахад тэр ганц нэг гардаг байсан. Хангаахын одоо намхаагүй гоё дэвдэг. Би бол намхаа хараад бол маш гоё. Тэгээ гайхалтай дэв. Банда тий. Тэ. Бас өөр өмц. Тэгээ намхаахын дэвэлт бол бас гоё. Ер нь тэр жанчуу дэржгээ залуу бол ер нь намхаахтай их ойролцоо. Цээждэг гэр. Тэгэл ингээл хонгоо цохол Оо тийм гутлын өсгий бол ерөөсөө байнга хонгороо татаастай. татаастай. Тэгээ нэг гоё Бас тийм өөр харахад харагддаг. удаашруулсан юм шиг тийм. Удаашруулсан юм шиг. Тэгээд тэр гар мар их гоёо. Тэр тэгшгэн ерөөсөө дэвэ гэж нэг юм болов. Тэгээд дээр үеийн дэвлтүүдийг харахад бол бас ингээд дэгдээд байгаа юм шиг зарим маань тий. Их үсрээд л ингээд. Гэтэ бас гоё харагддаг шүү дээ. Ер нь сүүлээс юу энэ ховдын сур нач юм бас их сайхан Сайхан дэвдэг. гардаг байсан. Эрхэм жаргал арсан бас. Эрхэм жаргал сөхөт аварга Сараа өөр юмс тий. дэвдэг байсан. А ер нь тэгээд хуучны дээр чимэд өчрөө аварга төвдөө аварга гэж бас урлаг шүү. Гоё. Маягтай гоё 40-од оны тэр хоёрын хадаа аварга ч гэсэн ер нь яг удаан дуу мөртлөө их тийм гоё. Бас их гоё дэвэтэй юм шиг харагддаг. Тийм цэрэг аваргын дэвэ бас сайхан тэр бичлэгэл харна л да бид тийм аварга үдсэн биш тэр хүмүүсийг. Тэр эдийн дэвэ бол бас их сайхан. Бэж аваргын дэвэ тэр бол бас нэг тийм гоё шүү. Өөр хүмүүс харагддаг. Төвдөн дөрж аварга бол бүр итгээд гоё шүү дээ. Яг тэр өөрөө ч их том мундаг сүрлэг хүн тэгээд гар урттай ч юм тий. холдуунууд асуул ханруулаа гарч ирж байгаа энэ тэр нь бол бас л урлаг. А зөв 80-ад онд бол тэр онгоц чойжмс гэж нэг мундаг гоё дэвдэг агнуур баян дэлгэрийн хүн байсан гэдэг юм лээ. Аймаг арслаа.
Сүүлд нэг өргөөний нэл төрөлөө гарч уран гараад байвал онгоцоож амцгаа. Зарлуулж гарч ирсэн тий. Нэг тийм хүн байсан шүү. Өсгөх хавьч гэсэн уран барилдаантай, уран гараад дэвшаатай гэдэл бас ярих. Манай зааны дэвч бас өөр мөч сайхан өрөмгөө дэвтэй юм шүү дээ тийм ээ. Яг ер нь тэгээд хүүхэд байхаас л манай багш л анхаал бас сайхан дэв байл. Тэгэл заадаг л байсан л да. Тэгэл аль болохоор л хичээдэж шүү дээ. Ер нь барилдаантайгаа ойрц үт юм шүү дээ. Зааны чинь барилдаа ирэмгий, гараа даваа ирэмгий. Аврах сургуулийн нэг тийм үзүүлбэр хийдэг шүү дээ. Одоо хаяа гэдэг тэр их гоё үзүүл. Тэр ч одоо сургууль Сумьяат Оюун болд хэн гончиг давхаа гэдээ бүр хідэн харцаа шанхар шиг хөвгөт хийдэг байсан шүү дээ. Тэр нь урлаг шүү. Гончиг давхаа ч их сайхан дэвдэг шүү. Сайхан дэвдэг. Энэдэг цуг хийж ирсэн л гэж бодлоо та. Сумьяат сургууль гончиг давхаагаар хийж ирсэн. Бэм байна. Энэ чинь бол ер нь кино шиг харагддаг байсан шүү. Ер нь түрүүний хэлдгээр нэг би бас тийж боддог шүү дээ. Унсанч тавсанч гоё тахимаа өгчдөг те. Гоё дэв шавтаа бүх бол барилдаанд айгуу гоё байд юм байна да гэдэг бас нэг бодол төржил байсан. Тэгээ өвөгш тэднийг дэвүүлжсэн тэгээд бас заадаг л байсан. Бид нар тэн бас хэлдэг л байсан. Одоо энэ гаран дээр хүртэл те. Битийн хуруугаа салгахаар л муухай харагдаад байгаа. Ингээд зарим хүмүүс ингээд явж байгаа нэг хүм мажих гэдэг байгаа юм шиг харагддаг юм байна л. Энэ бол их муухай харагддаг шүү гэл. Хүүхдүүдэд энэ төр. Тэгээ Атиавна чинь өөрөө бас их сайхан дэвдэг. Тэгээд тэрийг бас одоо дэглэсэн гэж ярих юм уу те? Тэгээд тэр залуучуудыг бол их гоё дэвүүлж тэгээд тэр барилдааны одоо нэг янз бүрийн тэр чи ямар барилдаан дээр үлээ? Олон юм дээр ирсэн ба. Гэнсэн барилдаан дээр ирсэн. Гэнсэн барилдаан дээр ирсэн. Юун дээр бас бүхий өргөнд нэг барилдаан. Өргөний нэг анхны ерөнхийлөгчийн юуны барилдаан. Чингисийн өдөрсөдрийн барилдаан дээр. Оо тий. Шанхар жуугнес гэдэг гарч ирж байсан шүү дээ. Дараа нь Батэрдэн гар дөөрэж гарч. Аа тий. Дэж ирсэн шүү дээ. За амархуу зааны тухайд бас нэмэлтээр комент хэлж ярил бас 22 удаа шүүгчгсэн байгаа. Дээрс нь өмнөх сумын залтан залуучуудын барилдаанд бол пенлэж амцд. 6-гийн 5 5-ийн 5 лөө. 6-гийн 5 амлаад унтсан тий. Ер нь би тэгээ түрүү ер нь комент хэлсэн дээ. 22 удаа шүүгрэн гэдэг чинь өөрөө тэгээд энэ форма хадгалаад батлаад тэгээд гам дэглэмийг сайн бариад айгүй тийм сахилга баттайгаар явсан байна гэдэг чинь өөр айгүй гоё үзүүлэлт гэж боддоо шүү дээ. 22 шүүгрэн гэдэг чинь өөрөө бас тийм амархан юм биш л байх л та. Зүгээр одоо тэр янз янзэл насны хүмүүс барилдаж байгаа сумын залтны барилдаанд чинь одоо 1961 он төрсэн тэр алтан гэрэл гэдэг нэг ах одоо хүртэл аманд гараал барилдаад байлаа шүү дээ. 61 он төрсэн. Тэгээд 61 он төрсэн хүнээс ахгуулаад 15 настай Омор гэдэг жоохон хүүхэд байгаа. Энэ хоёрын хооронд байгаа бүхэл хөгчүүд насны хүмүүс барилдаж байгаа. Энэ олон мундаг хөгчүүд. Тэгээ одоо дараагийн аймгийн золны төлөө явж байгаа. Энэ олон сайчууд барилдаж байгаа. Тэр дунд 22 шүүгрэн гэдэг бол сайн үзүүлэлт гэж боддог. Зүгээр яагаад аймгийн цол аваагүй явахад 22 шүүгрэн хэрэгтэй юу? Энийг юунд ярив энэ төр гэл ус коммент харагдаж л байлээ л дээ тэр. Нөгөө лайвын доор энэ төр харж байгаад. Тэгээ одоо эн чинь хүм болгон бас яг цол авах боломж болцоо байна уу гэд харъя л да тийм ээ. 1000 сумын зам байдаг, 21 аймаг байдаг, 3 дүүрэг байдаг, нэг зэргийн наадам ингээ 25 цололго барилдаан гэдэг чинь фүүлдээ нэг 100 хол цол авах боломжтой байхгүй. Тэгэхээр чин тэр 1000 хүний ч одоо хэдэн цол авах вэ тийм ээ. Одоо боломж болцоо бол нэг 100 доторх хүнд байхад бас хэцүү байхгүй. Тэр аймгийн цол чинь тэгээд байж л болчдөг зүйл биш. Маш их хичээл, зүтгэл, хөдөлмөр хөвзяаны асуудал байдаг байлгүй. Тэгээ улсын цолгүй явал бүр юм хэцүү. Тийм болохоор энэ том сайхан барилдаан ирээдүйд гарч ирдэг энэ барилдаанд 22 шүүгэрж байгаа бол харахалтай сайхан л үзүүлэлт. Амархуугийн тухайд хэдэн оноос эхлэн сумын цаанад барилдаж. За гарах нь бол нэлээд хэдэн жил гарцсан шүү. Ер нь барилдаа л байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн авраг өгч болж илсэн. Зүгээр хүмүүсийн хэлэх нь 5-6-гийн давааныхаа амыг яагаад заавал юм чанга авд юм бэ гэж. Одоо яагаад заавал хөрөнлөж өмцгийг аваа барилдчихв тийм ээ. Сая жишээн дээр усын сумын чинь мегмар гэж айхтрыг барилдаанаас л яагаад аав гэж. Тэгээ тэрнээсээ бол тийм үү 5-ын даваа 6-гийн даваа жоохон удаад жаахан хүч шавхаад барилдчихад баг шиг л байд. Тэгээ дээшээ гараад ирэх үзүүр төрөө их шүүгрүү их орж ирээд идэг. Тэгсэн ирнэ төрүүлж чадахгүй байна гэсэн шүүмжил байдаг л.
Бусдаар бол тэгээд түрүүнээс бус бүхэл үзүүлэлтийг бүхэн өргөнд хийлээ шүү дээ. Ер нь барилдаанууд ам авах бас чухлаа гэд бас ярьдаг. Ер нь тайрын маань хувьд ер нь сумын цалтай залбаахт ер нь ихээр олон шүүгч гэдэг юм уу надад аваа энэ зүйлүүдээс бас сайхан гэрэл өсгөх бол бас энэ Тэр өсгөхийг амны тухай нэг ярьж өстэй нэг завсарлага нэ тэ. Тэрийгээ бас дахиж яриул амыг дахин сайн сонсох хэрэгтэй гэдэг бол бас үнэлэх тийм ээ. Энд чинь бас улсын цолны өмнө өөр ам авд сурах нэг бас том сургалт явж байгаа шүү дээ. Сувын зам дээр ч гэсэн тийм. Сайн бодгол хэрэгтэй. Ер нь сонсох хэрэгтэй. Хинтээ би ер нь яаж барилдаан тарах вэ? Тэгэл одоо ч бол нэг цагтаа 5 минут цөөхөн дээр бол боломжтой шүү дээ. Бодвол Олон хүнээс бол бас цаг бол яг ихэн зургуул дуусна юм л 5 минут. нэр уншиж үтлээ. Тэгээд дээхн үеийн одоо тэгэл би автагаа бүхэн хөвцөл байж байгаа. За одоо очиад ам авах гээд унтчлаа гэдэл одоо хүмүүс ингээл үзэл сууж байгаа хүмүүс ярьдаг ш. Тэр чин бодоол байсан юм байл л. Би өөрөө тэр үеч одоо бол ямар удаан ам авч яана гэл. Тэгээд тэр чин төвлөрөө бодоод би ер нь хинтээ нүлээ гэл. Тооцоолоод байгаа. Тэгээд тооцоолол тэгээд тооцоолж иж. Тэгээд би бас ер нь бол их бодож олон талаас нь бодож ам авах хэрэгтэй байна л гэж боддгийг. Тэгээд сумын зан бидний үед ч одоо тэгээд сумын зан гэж одоо энэ бүхий өргөнд ийм барилдаа их болж байгаагүй нэгт. Хоёрт бол сумын зан цолтой нэг тийм ам авж исэн тохиолдлууд нэгтгэхгүй дээ. За байсан л байх зүгээр байхгүй гэж хэлэхгүй зүгээр байсан. Энэ хоёрын үед чинь сумын зан чинь цол биш байсан юм л та тэгэл. Тэр өргөнд бол цолыг тооцохдохгүй л. Хөдөөр нутгаар бол сумын цолтой байхтай бол барилдаж. Хөдөөр нутагт бол ам аавна. За хөдөөр нутагт бол сумын зан цолтой хүн гэдэг бол томштой ирнэ. Улаанбаатар хотод орж ирээд бол тэгээд сумын зан цолтой бүгчүүдийн барилдаан гэж ирнэ болдогчгүй байсан. Өргөнд орж ирээл тэгэл залуу хөлгөл явуулсан л та. Тэгээд сумын зан гэж харахгүй. Яг нь аймаг зэргийн цолтны барилдаан дотор бол нэг 90 бүл байдаг бох тийм ээ. Гардаг нөгөө 90 бүттэй. А тэгтээ бол цол бол бараг нэг тийм ач холбогдлох юм юм. Тиймэрхүү л яваад байсан юм шиг л. 96-97 гээл ангаах ухааны их сургууль дээр нэг аймаг зэргийн цолтой бүгчүүдийн барилдаан болдог байсан шүү дээ. Тэгээд тэн дээр бол хаяа гарандаа ирнэ. Тэгэл гарахад бол тэгэл доогоорхон маягтай тэгэл. Төдөл дайрал өнгөрнө шүү дээ. Бид нар чинь тэгээд нөгөө орж ирээд за 96 онд Улаанбаатар орж ирсэн гэдэг чинь 97 онд аймгийн эчин цол аваад тэгэл нэгэн спортын төв ордонд ордог барилдаанд бүрдгүүж ядуул орж барилданд бүрдгүүдгүй хүний цүнх барьж улсын цолтой бүгчүүдийн цүнх барьж ордог байлаа шүү дээ. Хүн пиг орох цаа байхгүй юм чи. Тэгэл нэг том улсын цолтой хүн байвал тэндээс амдаж байгаа цүнх өгч би үрээд орчих гээл нөгөөдүүлийг цүнхийг аваад тэгэл сайн дураараа бөгрүүл орох гэдэг байхгүй юу? Ордон ч энэ жижиг гэх. Жижиг хүн багтахгүй. Тиймэрхүү маягаар л одоо гоё шүү дээ. Тэгж аргач. Тэгэл нөгөө хамт бэлтгэл хийж байгаа л нутгийн болон тэгээ бэлтгэл хийдэг ах нар тэр ав алей өсгөө хурдаараа очиж шүү дээ. Нөгөөдөл ч мэдэрнэ цүнхөө өгнө. За тэгэл гол нь тэр барилдахгүй л хамаагүй. Ороод тэр бүх үзгэл хамгийн сайхан байсан. Үнэхээр бас тэгэл шүн зүүдэл шүү дээ барилдааны. Бүх үзэх гэсэнс ер нь бүхийг барилдаад унлаа гэж нэг энэ доогуур даван тий. Тэнгүүд тайрын үед ер нь залгаахтаа ч юм уу тийм ээ хэрэг сууж үздэг гэсэн бол бүхүү туслал ер нь үздэг байсан. Одоо бол сумын цалтнуудыг ер нь хараад хахад бүхчүүд ингээд барилдаад унсан гэсэндээ тий гараад явчихдаг. Зарим нь бол яг ингээд суужлах юм. Ер нь энэ дээр бас нэг санал бодолч гэдэг юм уу ер нь хөө үзүүлэх зүгээр гэсэн бас санаа бодлоо хүмүүс байдаг юм лээ. Тий одоо ер нь бол дуусгана. За яг үг нэг орохдоо бас тийм амар хүнд юмнаас орж байгаа юм чинь. Тэгэл бол одоо орсон хүн чинь бөхөө дуусгаж ижил гарч ирнэ. Одооны бол залуучууд ихтэй бөхөн дуустал үзээд бас нэг жоохон тийм юм тооцоолж бодож ирсэн дээр байгаа тий. Тий одоо энэ барилдааны зөндөө орж байгаа шүү дээ. Санжаадан баавар, Соронзон бол зан, Батулзын зан гэж одоо их үздэг шүү дээ. Ерөн зүгээр өөрсдөө барилдааны хүртэл ирж үзээд сумын цолтны барилдаан, бус аймаг зэргийн барилдаан ирж үзээ сууж идэг. Айгүй айхтар үздэг байж тээ нөгөө дараагийн амны бөхчүүд, дараагийн барилд бөхчүүд тэр дотор байгаа гэдгийг айгүй мундаг бас мэдэрдэг байсан баг л та. Өөрийнхөө барилдаагүй барилдааныг ирж үзээд байгаа хүмүүс. Тий ямар хувайн шинэ залуу бөхчүүд ямар хувь хүмүүс гарч ирж байна те. Нэг энэ онолтоор шүтлээ одоо тэгэл мэдэхгүй хүмүүс бол одоо гарч ирэл сумын цаанууд чинь бас осолтой шүү дээ. Гарч иж барилдахад.
Тэгээ арай шийдсэн юм хийдэг. Одоо бид Ирэмгийн нөхдөд шүү дээ. Үүсгээд дүнэр мөндөртэй хэлтгэл юм л д. Тэгээд нэг үүсэх юм их болцсон. Бидний үед ч бас хомс байсан шүү. Одоо ирээд ухраагаад үдчихнэ л гэж байгаа. Гэтэл тэр зааланд үүсэх ухраад үүсэх хоёр ч өөр. Зааланд бол тийм ээ яг л одоо саяных дээр гүйцээсэн бол гэдэг мэх байна. За энэ ч нэг ийм ихтэй юм шүү. Баруун явж байгаа зүүн их хийдэм байна. Тэр нь харагдахгүй яг давж байгаа гэх нь харагдаж байгаа учраас бас зааланд залуучуудад хэлгэд бол ер нь суугаад бөхөн дуусгаад гараарай. Тий. Гараарай л гэж одоо бас хэлээ да. Ухраан гэдэг маань ерөөс үндсэндээ товчилж үзэж байгаа Тий. байхгүй. Хайлт цагш нь хараа явчихна гэсэн үг байхгүй. Тэрнээс ч өмнө тухайн бүх унжгаа бүх нь ямар хэмжээний реакц үзүүлсэн тэрийг мэдрэхгүй л гэсэн үг л дээ. Тий. Одоо энэ хүн чи ийм өсөлт гарцсан юм байна. Энэ хүн ингэж үздэг юм байна. Энэ хүн чинь дуустал үздэг хүн байна шүү. Энэ хүн ингэ унсан юм байна. Барилдаан чинь 5 секунд болоод өнгөрсөн барилдаан 50 минут барилдсан барилдаан хоёр чинь бол газар тэнгэр шиг ялгаатай л да. Гэхдээ яг хайлайтн дээр чинь бол нэг юм шиг ингээл гараа явчихдаг. Тийм л юм шиг л л да. За ингээд тун утга үргэлжлүүлэн хамтдаа Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн түүхт барилдааны бас томилон хүрэх болно. За яг энэ цаг үеүүд бол сумын цалтай залуу хөгчүүдийн барилдааныг бол томилон ярилцлаа. Ингээд үзэгчтэй хэсэг хугацааны дараа ерөнхий ивент тэтгэгчдийн зар сурталчилгааны дараагаар иргэн уулзъя. Ингээд нэгдүгээр хэсэг хөр өөрөөр нэвтрүүлгийн нэгдүгээр хэсэг өндөрлөж байна. Хоёрдугаар хэсгээр иргэн уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэйжсүү монголчуудад зориулав. Хербурвэза Момпей. Үзэгчтэй бүхэндээ бүхэн өөрөө 6 дугаар дугаар хүрсээр байна. За дөнгөж сая үзэгчтэй бүхэндээ Итгэн ормын өмнө сумын цалтан болон залуу хөгчүүдийн барилдааныг таймлан үргэсэн бол яг одоо үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийн 100 жилийн Онгон сумын 100 жилийн барилдааныг хүргэхээс өмнө ер нь хөгчүүдийн боловсролын талаар бас ярих гэж бодсон өнөөдөр. Яг энэ одоо хөгчүүдийн боловсрол гэдэг талаар хамгийн одоо хүмүүс хэлдгээр хамгийн өндөр боловсралтай бүх гэж ер нь хэлж болохоор хөгчүүдийг бас ярил. За энэ дээр манай Наранбаатар тайлбарлагч ярьсан дээр хаа. Онцгойлон ярина гэж. Тий. Өөрөө судалгаатай бөхчүүдийг ер нь судалж яадаг хаана ямар сургууль соёл сурж байна, хэлний мэдлэг юутай байна, ер нь тэгээд ном тохимол хэрэг гаргаж хамтраал одоо ярих хэлэхтэй тий. Тэгээд олон докторууд энэ төр биш дээ бүхий салбараас ч. Одоо улсын нэгэн химийн ухааны доктор Балдарч, улсын нэгэн доктор Даваасанбуу, хууль зүйн ухааны доктор Авхаа гэл. Ангаахын доктор Давгсар Арслан гэд. За тэгэл Адиавын очин байна тийм ээ. Доктор Тархаа Орготер Баяман Каваргын доктор Хүрөөчрн очин байна. Ер нь бас нэлээд олон доктор биш үү? Тий. Цэрэн Монцог гардыг бол бас гадаадд сурж ирсэн өндөр боловсролтой нэлээд ярьцгаадаг баха тий. За тэгэл ган догтох гард тэгэл ярих баха. манай үеийнхнээс бол одоо тэгэл Ганбаатар гард Лавдорч начин мууш төгссөн. тий тэгэл манай Цацавшир харцаг ингээл мундаг боловсралтай залуучууд байгаа. Тэгээд үе үедээ л байдیں۔ Ер нь бол тэгээ манай ахнар дотор бол манай ган хуйг начин байна. Серотын ган хуйг гэж манай болгоны жилийн сумын улсын начин 99 онд начин болж исэн тий. Ган хуйг начин бол одоо бас хэл устдаа сайн бас өндөр боловсралтай. Ер нь сурж байдаг хүн шүү. Одоо ч айгүй сурж л байгаа бах. Орос сургууль гэсэн. Тэгсэн. Тэгээ Орос хэл, англи хэл хоёр бол оруулж үндсэн хэл шүү. Тэгээ Тайван сурж явахдаа хятад хэл. Тэгээ ерөнхийдөө зүгээр ингээ уйгаахтаа мааз маягийн ингээ ярьж яадаг гэдэг байхгүй. За ах нь баргалж хэл жоохон бөөрөнгө байхгүй юу? За монгол хэлнээс илүү англи орсоор ярьж байгаа ах нь. Хятад ямар ч хятад хүнтэй ах нь хэрэлж чинь гэж байгаа. Тэ. Солонгосуудын ингээ хооронд нь ярьж байхад бол ямар ч яриаг нь ойлгоно. Ярьж чадахгүй. Тэгээ бол ойлгоно ах нь. Зөвхөн юм биш үү те. Тий. Ер нь сурна. Сурж боловсрох тал дээр бол ер нь хүүхдүүд нь ч гэсэн мундаг. Дандаар Яг боловсролын тухайд бол нөгөө бүх болох явах процесс маань өөрөө их тийм олон цаг зарцуулдаг. Ууггүй хичээл, бэлтгэл сургуульд цаг наргүй явдаг учраас Хоёрдож болтгоо. тий хоёр дахьад бас орхигдоод идэв гэж магадгүй. Зүгээр хүрсэн амжилт, амьдрал, амжиргаа ингээ авч явж байгаа энэ юуг нь харахад бол аль ч төрлийн салбарт яваад ямар ч хэмжээний боловсрол, ямар ч хэмжээний
зэрэг гоrilж бас болохоор юм уу даа л гэж дийлэх хөгчөд нь харагддаг шүү дээ. Яг нь цаг их зарцуулдаг учраас энэ ч өөрөө одоо том сургуулийн оюутан хичээл хийгээд хажуугаар нь бас нэг бэлтгэл сургууль бол юу амжихгүй л дээ. Ер нь бол амждаг ч юм билээ характер нь харж байхад л. Ийм учраас л нэг зарим юу цагнаж байгаа хаягдчихдаг болохоос бусдаар бол яг тийм хувь хүнийх нь потенциалыг харахад бол ер нь боломж олцсон байд юм байна л гэж боддог шүү дээ. За хоёр ахыг тайлбартай суусан сайн үтсэн дээр тийм ээ. За аваргуудаас бол хүн орж ирээгүй. Барилдаагүй. Энэ барилдаанд. Бямбатга арслан дэргүүтэй. Тэ арслан дэргүүтэй. Мөнх зам бол бас сүүлийн үеийн барууны магна тий. Хоршоолын нэрг байх ирсэн ба шүү дээ. Скватрын юм болоо нэр. Тасгалжуулагч. Чөлөөтийн нэрг өгч. Тий. Хөдөлмөр нийгэм л үү? Хөдөлмөр нийгэм. Хөдөлмөр нийгэм Хөдөлмөрийн багш байсан. тий. Одоо хоёр зааныг бас хэд хэдэн барилданд хараагүй. Энэ онгон сумын барилда, зумжлын барилдаанд бас. Тайлбарлаж Ойтын Батман гэх төр цаан сууж байгаа. За тийм байна тий. Цэнгэлдэхэд л хоолоо. Одоо танил хоолоо. Арай дуугаар цэнгэлдэхээр явсан. Анх цэнгэлдэхэд барилдах одоо тэгэл яс бодохгүй ч одоо хүртэл тайлбарлаж байгаа шүү дээ. Тий зарлж. Нэг л дотн байдаг шүү. Өвөрмөц. Өвөрмөц. Хоолооны өнгө. Ер нь наад хүнтэй сонсох холбоотой. Тий. Ер нь Батман гэх хоолойгоо л одоо Сүхбаатарын зодог тайлаа цаана уншиж байдаг хоолой гэх юм уу да. Та олон танил бол. За начингууд. За энэ үдч бас хөдөөрөмт рүү бэлтгэл сургуультанд гарсан аймагуд ч байсан баг. Хөдөөрөмт болж байгаа барилдаа бирж хэмжээгөө зөвчүүч их байсан баг шүү тий. Тийм баг. Арангам хөлөг дэвжээний бүгчүүдээр нь арангаад бэлтгэл гарсан байдаг шиг байл шүү дээ. Тосон зөндөө юм. Сөрөтөр ард, улсын ард сумын баатар. Том биетэй хүн байсан шүү. Од зураг харцгаа тий. Тийм шиг үлээ. Тэгээ бидний хүүхэд энэ төр барилж байгаа бүхий өргөнд ер нь бүх үзээд их сууж идэг байсан тий. Сайн 3 давааны юм. Энэ таарын маань хувьд 1-2-5 дээр онцлох зүйл юу байсан бол. За одоо л 3-5 ямыг тэгж юм тий. харуулж байна тийм ээ. Бямбат галтай юу гэсэн юм уу тий? Тэгсэн. 200 хүн бие үнийг аваад. 1-2-ын даваанд дээр хэн уян догтох Баасанжуу 2-ын барилдаа нэг байсан. Тэрээс өнөргөж харж ирсэн тий аймгийн арслан өсгөлийн Баасанжуу. Тэр буян догтох тэр зүүн талдаа сэнжигнээс нь өрөөлдөж татаад итгий захимдаад давчин лээ. Би бас Баасанжууыг шал өөр барилдаа хийх болов гэсэн. Тэрэн дээр бол бас үндсэн барилдаа гаргаж тий. За 3-ын даваан золбоо харцгаа. Өдөөчөр харцсан байсан та энэ дээр. Өсгөө Амгалан Баатартай тунсан юм байна. 2 хурц. Хоёулаа энэ жил өргөн дөрөвчлсөн. Ажин цэнтрэг говь хамтааны үг аймгийн эчин хүдэр дараанаас таарсан онгоцсон мөсч байгуулагдсны түүхэд 100 жилийн За одоо 2 зооны барилдаан за сүүлийн барилдаануудад нэг барилдаагүй байсан. Ер нь 1-2-ын даваа ер нь барилдаанаа ер нь нэг үндсэн барилдаанаа гаргаж чадаагүй шүү. Тэсний ойрд гараагүй жоохон бие барьсан ч юм уу жоохон эвгүй байсан байж магадгүй тасаагүй. Тэгээд таарсан залуучууд гараагүй гаргаж гэж нь хараа. нэг энэ заал одоо бүхий өргөж чигтэйг нь дом болцсон юм шиг санагдаад би дотор нэг жижигхэн байгаа юм шиг санагдаад энэ тэнд гიშгээд эвгүй байдаг шүү. Ер нь тиймэрхүү нэг байдал ажиглагдаж байсан. Тэг үндсэн барьцаач ер нь авч чадаагүй шүү. Нэг өрдөө тэ. Тий. Өчигдөрхийн барилдаанд 3-ын даваанд ам октод авсан байлыг танилцуулъя. Ноктон үеийг амарч авсан. За онгоц 100 баруун. Баяр басна уу? Баяр бас. Ямар даалганда баяр басан. Баяр басан тэгээд дэлэг усны барьцсан дээрээс баруунд хүрэх юм бол ер нь давжил. Энэ үл шууд дохоод хараад тэр Амар үг шүү. гоё. Ирэмгийштэй бас. Урдуур нь алхаад өөрөөсөө ямар ч тийм контрол хоргүй явсан байгаа байхгүй юу?
улсын зам хөдөр Урдтай Зарим театрын барилдаа энэ. зүүн хөл тойроос утсан. Зүүн шууд Тодорхойлол толгойд ер нь гараал За хоёр арсны Ер нь шийдэм гэж дээ зэрэг бодлоо чи. Мордсон өсгөр Өсгөө Москва Амбулматар 2. итээ сууд болохоолоод баруун утсан. Тийм баруун тал руу хавирах гад баруун талаараа хавирах гад мордож магадгүйгээд өсгөр хоёр чорлох гэсэн. Тэгээд тэрэн дээр нэг баруун хөлөө нилээ цүмлээд цайвран сам галаад ихэнгүүд нийцчихсэн. Албараа 2. За элэг үсний барьсан дээрээс баруун Төмөрцөөж Төмөл номер цааш. Синжүнэс сайхан авсан баруун уралдаад байрсан. энэ дагуулаа хүмүүст төмөр чинь төрүүлж. Өмнө нь ч дагуулад амарчсан. Ачихна уу гэсэн Сугтаан дээр нь гар уургалаад. Түмэн бас цөөхөн орсон юм үлэр. Ер нь цөөхсөн шүү. Тий. Хичи спортороо хова центр умсандраг Өнтрээд яг алсын сүгрээ явах гэдэг дагуулаад. за сайн харцгаа уралдаад дагуулад ингээд дахин Солбог тохиомдчих юм уу? Тий. барьсан дээрээс Батарч юм барил та. Дорн дээр матж. Бас яг энэ жил анх гарч байгаа шүү бүдрэлд. Ер нь анх удаа баг. Тий. Улсын наадмарч За барилдаа. энэ софтверлийг энэ хоёрын барилдаас боломж олгоогүй ерөөсө загтэрэлд. Согооч баруун Яг баруун талдаа уулна тий. Тал нь нийлсэн энэ хоёр баруун 102. за зүүн талдаа бол одоо Сого ирэмгэлтэй. барьцлаа гэдэг өөрийг нь Богино тогтхын ер нь зүүн тал ер нь ямар ч хөндөлнөд хөрн хутгаа Гар тэр авира дохоо гэдэг ер нь сүүлийн төгсгөлийг ер нь одоо жоохон аймгийн арсан буян сайн хийждэг болов. За энэ дэр тий. за завтгэрлөө эндээс хөмөр Согтгөрөл бол одоо хөлөө урдуур оруулж хөмөрөх гээд үтсэн. Тэгээд ер нь тэр боломжийг ерөөс олгоогүй. яртай да ер нь одоо Салаа очир орцох бэлгүүтэй хоёр. хоёр их яртай өнгө энийг Барилдааны ер нь хев маяг бол ер нь хоёр ч хоёулаа ойрлцоо. баруун талдаа хуутгаа дутуудсан дагуулад баруун Хавирдаг буруутсан байна да. Тий, эндээс зүгээр салхаа утсан дээрсэн байхгүй тий. Тим гар татсан, шуудаг татсан явж байгаад хавраад тэр хүн зайн тэр эргэж гаргаж чадаагүй л дээ. жороо дөргө гаргаад ирлээ шүү дээ заа. За ингээ баруун утгаа явсан. Ингээ шуудганы барьсан дээрээс голлоо явж байгаа. Дагуулад Хавраад. за та очроо цагаараа дөрүүлсэн юм байна. Лагийн бараа өрөөж байгаа. Энэ их гоё барилдаа болсон шүү. Энэ бол Тий. Бяртаа хүн байл үү? хоёулаа Тэгэхээр Энэ хүн жил Хоёулаа дүүгэрдэг юм гэж зүгээр. За намн сүрэнгийн хувьд бол 140 гарантай байгаа хоо. байгаа. Хоёр гарч бас эгэлгүй юм тийм харагдаад байгаа юм. Гараараа өргөж тогтоож байгаа тэгээд шагаад татсан. Би энэ хоёрыг бол одоо хэн л дүүгэрдэг болдоо зайгаа харж байгаа л дүүгэрдээс Амсран л болж байсан. гэхдээ өмнө нь нэг дүүрдж үзээд санагдаад байсан юм байна да заримдаа. Энэ дээр энэ даван дээр бол дүүгэрдэг гараагүй. Тий. Өмнөх даванд Юунд Өмнө дээр даван. дүүгэрдэж давсан тий. Спортороо ангаа Бомба ирийг дүүгэрдэж давсан. Монгол улсын чинь цэрлэг аймгийн ард нам зургаар давлаа. За ингэж өргөж гаргаж Ингэж ирээ. тогтоож байгаа шахаад. Баазрын атгалтаар цэнцэрэн төгтөх төрүүлсэн баг шүү дээ. Зүүн талаараа Тэгсэн баг. Тэгсэн тий. Хоёр гар атгалтай юм. 90 хэд атгадсан бэ. Тэгээ 94 хүч. Танаа нэг СМБ холбооных нэг атгаадсан билүү? Тий. За хэдэтгчээсэн бэ? Би нэмэргүй. Нэмэрүүдээ нэг 100 гэж. Одоо тэгээ хэлчих юм уу? Хаталчлаа. Тий. 80 Төр баяр атгаж ялээ. Төр баяр манай Тамир энтер. Бид нар бол зүгээр 70 эдээс дэш гарахгүй мөлий. 70 орчимтай л. Манай амар сайхан чинь атгуулж илүү. Эднгийн баазар дээр атгуулж илүү. Мэдгүй. Сая Чирэнгэрийн хоёр л их мунд байх шүү. Цэрэн төгтөх хоёр. 90 гарч ирсэн хоёлаа. Том төрөө чинь 80 хэдсэн үү? Тийм тэр хоёр ч нэг 80 гарцсан байсан баха. 80 хэдсэн. Тэгэл болчмоор юм шиг ягалаа болохгүй мэл тийш явахгүй мэл шин. Бас эвч байж магадгүй. Атгал тий. Тий. Аливаа юм чи бас эв шүү. За 4 оноолт. Ян бодхон чи ер нь нэлээд аралж эцтэй хүмүүстэй таарсан шүү дээ. Авсан оноолт таарсан 34 эртээ дөрөвдөө таарсан. Бодвол зэ боён дөгтөх. Тэр бол баяр баасан. Зориг доотор бэлгүүтэй. Орчлон дотор тархан бат тэр төмөрцөөж гэдэг. Дорн дэм Тэр нуураа түмэн төвшөнтөг цай таарсан. Дорн дэм Батар шууд гарч ирээд 3 давж байгаа юм байна тий. 3 давж. Шууд гнаас тахимдаа гэдэг юм хичээр нь сайн хийдэг хүн шүү. Аймагтаа өсвөр түрүүнд орог бэлгүүр гэдэг жийсэн баг шүү. 5 дээр лөө тэгж хийж ийсэн. Ер нь тэгээд нэг тогтмол барилдаад байхгүй юм тий. Нодныг наадмаар яваад барилдаа байх хоёр нэр. Тийм ер нь барилдаад орох ер нь аралж чадсан. Сайхантай шүү дээ. Дэсрэл цайтай. Бэртлээ юм байсан. Бэртлээ бас юм байна. Тийм хаа.
нэлээд хүнд чигтэй холбоосон юм. Нөө тийм. Батрангийн онгон сумын 100 жилийн зориулсан Монгол улсын харьцаа дахин од сүрэнгийн нэрэмжид Улс аймгийн газар суултаа хүчит 128 бүхий барь. Яг сумын 100 жил хийхэд тухайн сумын нэг мундаг бүх байх бас сайхан юм тий. Хараа сууж яхад. Харин чөлөөтэй хүн ингээд ийм ард Нэрмж төрөлдөө хийх үед дээрээс бол тэгээд гар дөрөв давлаа. Энэ хөдөр болго За ингээд алсын шударганд хүрээд за хөл авдаг. баруун хавирдаг. Тийм үнэтэй болов бас их гоё барилдаж байгаа. За Зориг театрын хувьд энэ Синжигний татаад мундаг орсон. дүнжин гараад өвчөөс үлдэн спорт. Яг ста байран дээр тэр Бат сүхийн зориг Илгүс Синжигний өрцөн дээрээс илгүсээ тосож барьж байгаа татсан биш. За төвшин төгс. Түмэнгийн баруун тал дээр юм да. Түрүүнд яг ингээд За энэ бол авхан барьсан төрсэн байсан да ер нь. давхар ачаа ирэн шүү. За мушигтай за Алсын сөвөний барьц аваад ингээд урагш нь өнтрөөд. төвшин төгсийн хувьд бол алдаж болохгүй л барьцсан. За урагш нь өнтрөөд. Түмэн чинь баруун талдаа давхар тогтдог тийм. Түмэнтэй баруун. Энэ хоёр баруун зүүн учраас яг ташаа тал нийлээд байгаа юм да. Тэгээ тогтдог хөлнөх нь урдуур Урдуур хашаад орчоод байдаг. хашиж гიშгээд тий. Түмэнгээр дөрөв давлаа. Түмэн бол яг энэ барьцсан дээрээс бол айхтар ачаад охоод байдаг үг шүү дээ. Одоо За энэ дээр бол одоо Толгой зөөлөж барьцсан тийм. Зөв үнийг зөв авирцсан байна шүү дээ. Хаврын адмикаг үзээсэн. Аймгийн зэрэг сүмийн харьяа construction компани. За энэ дээр ингээд толгой зөрөө гараад ирсэн. Богино тухай яг л зүүн болгоод гараад ирж байгаа. Тэгээд Энэ дээр бол анзаарч байгаа юм тэр баруун хөл зүүн хөлний дотор талаар гიშгэж байгаа. тэгээ алхаж ороод. Тэгээд доогуур нэвж ороод зөв авирчиж байгаа. Тэр хоёр 14 он сүмийн цаг 17 онд аймгийн За энэ хоёрын барилдаа ер нь үлээ одоо болсон. 24 онд сэргийн. За зүүж хаад хэлдэг. Бачулана ч юм бол барилдаа алхахгүй л юм. Өсхийгээр ингэж татгаар бол өгүүлдэ гэдэг байгаа юм тий. Энтэй бол өлмийг Өлмөөгөөрөө. тэгэхээр бол өгүүлдэ юм да. Тэр бол өхөлд бол. Үндэлтэй өгүүлдэд. Монгол улсын гарсан зэдэн содмын бян болгон Аз жаргал орсон бол одоо энийг даацтай хийдэг байлаа да. Тийм баг. Пассенджер Синжийн даваагаа ч гэсэн одоо бас. хагалж үтээ. Тий. Хагалж Хагалж ч юм уу тий. өхийлдөөд мэхэг үзээсэн. За энэ мэхний орлогыг өмнө хийхгүй байж байгаа дэр нь. Хиний Батбаатар бас нэг хөл сүүлээ гэж нэрлээд байна бүр. Заваран царан задгаа Тэр богдоод дээгүүр авчаад. дахин дээгүүр Тэ. одоо бүрв давг арслан Бүрдөгслээ тий гэдэг. тэр энэ төр бол одоо хөл зүйлээ гэж нэрлэх юм уу? Яг дахин дээрээс гогдож Туул татчаад байгаа юм да. гогдож ичээл байгаа юм ер нь бол тий. Өлмөөгөөрөө ичээ. Энэ их өхийлдөг одоо өсгийгээр хийж ийн гэж ороож итээ гэж бас ярьдیں۔ аймгийн арсан цэвэр Одоо манай өсгөрөөдөө арцаг бол их сайн Архан Батар. ороож итдэг байсан шүү дээ. Зөрж ороод. Зөрж ороод Тий. биер ороод яг чагтлаад За энэ хүнд ачаагаа өгчдөг тэгэл яг. За Архан Батанд гар ургадаад мошигсан. Цоочон тавсан. За энэ яг нөмрөө дарахгүй урттаж байгаа юм л та. Аймгийн арсан төмөр цоожийн давсан барилдаа. Төмөрцөөж ус энэ барилдаан дээр сайхан харагдаж илээ шүү дээ. Ер нь айтайхан. Тийм бас Ер нь ер нь ч бас илүүсний барьсан дээрээс дахимдаж хонгодож байлаа. Цолч ер нь бол гарцаагүй л. Цолч Чаад байгаа залуу да. Тавдар тунцсан. Тавдар тунаад унсан тий. Нэг сар болд. Энэ жил асал улсын заланд гэж л Одоо дахиад тунхыг өгөөсөхгүй шүү дээ. За ингээд 4-ийн давааг зүгш та бүхэндээ. Гэлээ одоо өргөжлүүлэн 5-ын даваа. За 5-ын даваа 8. За 5-ын давааны юм. Тэгээ бас л аралтай жацтай хүн авсан да төмөр зоожийг авсан. Би мотхаарсан. За Атлантын зам дэвшин төгсөйг өдөр болго Зориг театрыг Бачулан өсгөөрөө ирсэн. Хилчний бас хоёр том хүнтэй хөрөлдсөн юм байна шүү дээ. Бамбатхан тий. Тий. Төмөрцөөж төрөө иргэд. Өдөр болго Тэгээс өдөр болгыг араа өөр ам авдаг болоо гэж бодож байсан шүү энэ дээр. Энэ барилдаан дээр хамгийн бас хурдан шуурхаа барилдаанаа өөрөө эвдэж барилдсан хүн чинь Бачулан. Ачаа. Өсгөө дээр Бүжидүхийн барилдааны 5-ын ерөн тун шуурхаа барилдаанууд хийсэн тий. Тэгсэн. Бүжидүхийн барилдааны 5-ын даваа нь Өргөн аймгийн төгрөг сумын харьяат Монгол улсын гарсан. Хөдөр зэрэг хоёр чинь 3-2 байсан юм шиг. Овд аймгийн мөс Тий. Арслангийн хувьд нэг л болж өгөхгүй байгаа юм баг та. Ер нь бол энэс дараад
Аагаад явуул байна да. Энэ гоё талсан шүү дээ. Яст маш хурдтай хэрэгсэ. Ёстой бүр хурдтай чойн эсрэг тал руугаа эргээд ард нь гарчлаа да. Дүүрангаа аймгийн Ер нь бол өндөр үнэтэй барилдаад, өндөр үнэийг сонгож барилдаад, амлж барилдаад байна гэдэг. Ер нь өөрөө их зулгааж барилддаг болохоор өндөр үнэийг их тонгоолгож барилддаг бас их дөхөн байдаг байж болох талтай. Бямбатга Арслангийн хувьд. Дунгуйлдах ба гэсэн бодлыг одоо толгойд нь хийж байгаа. Тэгээд эсрэг тавтаад эсрэг ирэхтэй. тал руу дойрчлаа да. Бүтэн дойроод ард нь гарчлаа да. Бас хурдтай ч дойрлоо. Маш хурдтай явдаа сая. Наврын мөрөөр бас дөрвөлтлөө. Баяр басан гаяа те. Дөрвөлтөлтэй. Орхон бай болоод байгаа шүү дээ. Энэ сувдаа тий. Энэ сувдаа 2 3 удаас хусаж цугдах гэсэн юм аа. Дөрөвлөг зам бол бас тэрийг амтсан байсан шүү хөө баруун талдаа. Бас суужиг цугдах нь хавраа. Барцэн нөгөө л Тий. Нэрийн харьцаа. За эндээс одоо харамдаад 3 болчихсон тийм ээ. зориг Баатар энэ дээр нь хүн Яг чинь суудалтанд зөв хүлээг дотор алхаал. 29 барьц авсан хүн чинь нэг тийм тайвширх юм баярлах нь юм юм шүү дээ. Хавраад мэхэг үзээ. Төв аймгийн өндөр ширээцэн харьяа дүнжин гараад үжээ сүлдэс бороо заа. Харцгийн хувьд нэлээд харамсаж явах шиг үлээ. Дооны нэртэй Гараад гिच байсан тий. бүх Монгол улсын заан дор шамтын хөдөр болго Өдрөлөг зам бол бас ламар хөдөлгөөрг болчихж байгаа юм даа. Тэгээд чинь нэмээд өөрөө барилдааны интернет сайтаас өөр сайт болохоор. Баатар аймгийн онгон сумын харьяач явахсан За. хэлчи спорт хороо. Сквер урцсан барилдаа тэгээд 208 дугаар анги. шуудганы урцсан дээрээс Жохон жин нэмээд Аймгийн хур зарлан сквер. мордоод Улсын интернет чинь Бачалуунаар 5-5 шөвгөрж байна. За шуудганы барьцсан дээрээс баруун талаараа гараар нь мордоо. цол авах дутуу байгаа юм дээр нь л тий. Хорц сквер 8 тал Улсын цол авах. хөөргөнд юм баха. 8 зэрэг 8 зэргийн 3 улсын тал байгаа юм болоо та. 3 чавраа тогтоолоо. энэ хоёрын барилд их ойрхон болсон шүү дээ. Энэ үл итээ. Ёстой зүүнээр ажилласаар байгаа. Зүү Бас хэд. өсгийгөр Өсгийгээр өхилдөө. За би баруун талаараа юм Энэ нэршлиг л бүр яа тахгүй зүүнээр ажилласаар ялгцсан. байгаа дуусгалаа. тий. Ховд аймгийн зэрэг сумын харьяадаг улсын зам бат хөлсөө улсын начин төв. За одоо харъя. Өхөлтэй юм аа. Өхилдөө. Яалтгүй өхөлтэй. Тийм юм биш үү? Хоёр тохоо бол ер нь Тун арах. харах өрсөн юм биш үү? Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэжсүү монголчуудад зориулав. Хялбар байлаа. Момпей. Би нэг зүйл асуумаар байдیں۔ Ер нь нэг бүхтөө олон унах эсвэл одоо дараа нь ам авах боломж гарч ирлээ гэхэд тэр бүхөө амлаж авах эсвэл ингээд өөр барилдаж үзээгөө бүхтөөгөө барилдах гэдэг тал дээр бас жоохон бодоод идэв. Ер нь нэг хариу авандаа ч юм уу тийм ээ та харилцаагаа ингээд ойролцоо болгондоо гэд ер нь барилдаж үзэхээ илүү бодох уу эсвэл бүр барилдаж үзээгүй өмнө нь уучраа тааш барилдаж үзээгүй тийм бүхтөөгөө таарч барилдахаа илүү бодох болов. За ер нь бол унаад байна гэдэг чинь би яагаад авахгүй нэг хүн чинь бодсон шүү дээ. Би сая яаж унуу гэл тэгээд ер нь бол давахын төлөө л бас нэг үед барилдаж байгаа хүчил үе үеэрэл байгаа юм. Тэгээд олон таарч барилдаад давахын төлөө л барилдана. Гэхдээ ер нь бол дээшээ цолтой хүнтэй даа ялангуяа аврах арслан цолтой хүмүүстэй бас барилдах юмсан гэл баг цолтой байх энэ төр бол ер нь барилдах юмсан л гэсэн тийм ямар байдаг бол Барилдаад үзчихсэн гэсэн тийм л ирмэлцэл. Одоо ч энэ залуучуудад байгаа бах. Байж л дараа. Тэгээд их тийм авраг гэдэг чинь бол их гоё шивд цаанаас тэгээд ингээ заалан барилд. Одоо би бас бодж л хэрвээ залуу байсан бол бас нэг тий нас гайгүй байсан бол одоо навраг цолтой хүмүүстэй одоо барилдаж байгаа дархаа аврагтай, даврагуудтай, арслангуудтай, бям ботхонтой ч гэсэн. Арслан Бямбатга Арслан Орхон Баяр Арслан гэж одоо эд барилж байгаа сайхан арслангууд шүү дээ. Барилж үзэх юмсан гэж. Бодно. Одоо нурд бодож шít надад. Тэгэхээр энэ залуучууд бол сайхан барилдаж үзэх юмсан л гэж бодож байгаа.
Зөвхөн доорог нь ид байсан болоос Батсуурт нэг барилж үзсэн гэдэг шиг л. Тий. Энд хагт. Тэг ер нь бол барилдаж үзээгүй хүнтэй барилдах нь ер нь чухал. Гэр одоо ингээд за манай өсгөө зааны жишээл биш та одоо барилдаан таардаггүй байх нь одоо өсгөрөөдөд хоёрын барилдаан бол тийм амар гол зөрөөтэй байна гэдэг чинь тий. Чамд болохоор яг ингээд тал нийл зэвдээ байдаг. Өсгөрөөдөд одоо болдгоо ч юм уу. Тэгэхээр ер нь бол одоо ингээд за энэ үнтэй чи одоо ингээд одоо миний хуваар бодлоор бол ингээд нэлээ одоо хэд эзэн давцсан хүмүүстэйг ингээд барилдаад за би давдаг юм чи ингээд авахд бол жишээ нь давдаг байсан хүн бол нэг юм бодохгүй шүү дээ. Би давдаг юм чи ингээд. Нөгөө бас унж байгаа хүн бол юм тооцоолж байгаа шүү дээ. 3 4 удаа ч юм уу 5 удаа унтсан бол бас юм бодож гарах барилдаанд гарч ирэх тийм осолтой байхгүй юу? Тэгэхээр ер нь нэг тийм яг зайлшгүй шаардлагатай өндөр даваанд энэ төр бол байнгын давдаг хүн энэ төр авахд бол бас эрсдэлтэй. Яг тий. Би бол яг зүгээр арай ахуй давсан байх өсгөө ахыг. Гэхдээ би улсын нааданд бол барилд бол унах байх байсан. Унах байх гэж боддог байсан шүү. Тэр нь тохойд. Би ер нь цөөхөн хүмүүнээс ам аваад өсгөрөд байхыг байж бол авахгүй гэж боддог байсан. Улсын наадам. Тий, улсын наадам. Тэгэхээр шам цаана бас нэг тийм юм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн бол улсын наадам тэрвэд арах юм бол заалан барилдгаас шал өөр юм тооцоолж гарч ирнэ шүү дээ. Тэр яг бол тэр чигээр нуугаа үлдсэн юм байна да. Магадгүй. Улсын наадамд сайжсэн юм. Тэр ч одоо бас нэг үед барилдсан. Тэгээд цуг авсан. Тэгээд хоёлоо начин цолтой байхад бол ер нь тэгэл тундаг л байсан. Улсын начин цолтой. Тэгээд би яг заан болчоод ер нь бол яг бас тооцооллоо шүү дээ. Би 5-ын даваанд ам авахд те хичнээн хүнээс би өсгөрөөд байхыг энэ ахгүй гэж боддог шин. Ам авах боломж олдвол байж үл энэ ахгүй. Ер нь бол эвгүй би унах байх гэж бодоод байдаг байсан. Содон дор Жарслан Батарш гард ирч одоо бас тийм шүү дээ тий. Наадан дээр 6 дээр 2 хийсэн байж гол сүүлд үзүү төрөнд үлдээл тэгэл содон тий. 3 дахь дээр л хийж ирсэн шүү. Жаргал хоёр бас содон хоёр чинь тий. Орж жилийн соднонд авч төрүүлэл хойтон жил нь жаргалыг хийж байна. За дахиад нэг асуулт асуучмаар санагдчихлаа. Энэ таяр маань үед яг эд барилдаж байхад яг барилдахад эвгүй ч юм уу тий. Яг ингээд барьц аваад ингээд хүсэн ингээд хийхээ хүсэн хийх гэх нэг л болж өгдөггүй ч юм уу. Тийм бүх бас сонирхол бол үзэгчтэй тийм ээ. Тэгээ ер нь бол олон. Тийм. Тэгтээ яг ерөөсөө бүр миний хувьд бол яг барилдаанаа гаргаж чаддгүй барилдаж бас тийм барилдахад хэцүү. Тийм юм бол Санжаадан баврах гэсэн. Сэргээ Арсан цултаагаас ахуулаад тавь нэг одоо Санжаадан бод 5 удаа унсан болов. 5 удаа дарахтаа 5 минут унсан. Дандаа л одоо өдөө орнуудыг Монгол бүхий өргөнд үзүү түрүүнд дарахтаа дандаа үзүү түрүүнд л дарж унжсэн. Тэгээ ингээд бодоод тохоор хэдий унаад байгаа ч гэсэн ингээд бодоод үзэхээр одоо яг Санжаадан би ингэвэл давчих юм байна да гэсэн юм ерөөсөө орж ирэхгүй. Яг зүгээр боломжийг ашиглаад дараагийн барилдаанд барилдчихлаа юм л. Тэгтэл бодож ирсэн юм бол ерөөсөө ямар ч тийм хийх боломж олгодгүй. Тийм биз. Санжаадан барилдаа бол маш хэцүү байсан шүү. За нурууны барихтэй тэгэл ингээд зүүгдэж барилдан Санжаадан ч зүгээр. Ингээд ганц хугсаж дайрцал голсогны онхоор аваад илүүгээс аваад ингээд чирээл гулдраад ингээд эхлэв шүү дээ. Гайхалтай л та Санжаадан барилдаа бас. Ер нь өөрөө сайхан мөхөлтөө. Ахын манай үеийнхнийг яриад байдаг. Би ахын үеийнхнийг ярих гэдэг айгүй юм. Хэцүү. Тэгээд надад бол би улсын баяр наадамд 2 удаа Ганбат арсланд болсон. Тий, 7-гийн даваанд нэг улсын баяр наадамд анх барилдаад 4-ийн даваанд гээд. Тэгээд нэх олон барилдаагүй л дээ зүгээр зааланд бас унж исэн. Гомиг хэцүү үг санагдсан шүү. Би даваагүй. Тэгээд ах бол одоо манай үеийн бүхийг яриад би одоо ахын үеийн бүхийг яриад би тэр мөн хөглж байна гэдэг шиг юм болж шүү. Арслан бяртаа л та. Арслан. Тэр цоч мөхтэй барилдаан хурц. Тэр хавраа тэр сугдаан дээр бол одоо хүч бол мундаг гарна шүү дээ.
Үеийнхэн бол ер нь тэгээд нэг унж даваад бас харьцаа бас үеийнхэнтэй бол нөө багаасаа барилдсан учраас бас үеийнхэнтэйгээ ингээд тэгээд би бол Ганбат Арслан ер нь хэцүү бөгт. Тэгээд би өсгөө авраг зүгт аврагтайч барилжлээсэн. Зүгт аврагыг бол одоо ер нь бол барилдсан бөгчүүд дотор хамгийн авьяаслаг бүх юм байна гэдгийг бол би хүлээн зөвшөөрдөг. Би анх залуу хөх байхдаа гараад барилдсан. Намайг зүгээр толгой дээр нэг даарсан. Тэгэл жангар даарсан байлгүй тэгэл дээш хардсан байсан унсан. Дараа нь аймгийн Арслан болоо би бас 3 бараг дараал таарсан баха. 4-ийн нуграан дээр. Оноолтон дараад. Эхлээ сэнжиг илэг үснээс унсан. Дараа нь дан золгоод унсан. Хамгийн сүүлд унахтаа их сайн барилдсан. Нилээн сайн барилдаад. Золгооны барьцнуудыг тавиулаад. Тэгэл намайг чочоогоол сонин тэгэл ингээд шуудагцсан гараар татаж ингэж очоогоол буцаад дараа суулгацсан да. Байран дээр нарч. Тэгээд Сүхбат авраг мундаг. Би ерөөсө 2 таарж барилдсан. Хонхор суманд нэг хонхор сумын 10 жилийн явуулт гэдэг тэн дээр нэг Өдөр дээр нөө. Тий. Өдөр түрүүн цаана баян суманд нэг. Ойлонд барьж чадаагүй шүү дээ. Ёстой зүгээр шилдээл өндийхэд дэш хардсан байж байгаа юм чи. Тэгээд цаашаа ингээл баян сумын болоод өдөр түрүүн таарлаа. За одоо л нэг илүү гэсэн атгаж явъя л гэсэн мөн л дэш хардсан. Барьцгүй авирал ерөөс. Ингээд тэр одоо баруун болохоор нэг хишигдэл таардаг гэсэн шүү гоо яг. Ухсгээл тавгаал ингээд охингууд нөгөө чангараал ингэнгүүд тэгэл ад шилтэл. сонин тийм барьц марц нэг сул. Сэнжигний барьц энэ төр. Сэнжиг нь. Тэгээ очоод гар хийгээд бариад авангууд аюу хүчтэй хаална тий. Ингээл хурууны үзүр халуун өргөл явчихдаг. Тэгэл тэр хүний хаана яаж чангарах нь гэдгийг мэдрээд идэв юм шиг. За үргэлжлүүлээд дараагийнхаа давааг ярьцгаая тийм ээ. За энэ барилдааны 6-гийн даваа. За Бямбатхан Арслан. Скоб авсан юм байна. Аймгийн Орсорсон скверийг бод Батулцын өдөр болго 2 зам. 2 зам. 2 зааны барилдааныг бас хүмүүс их харж байсан баг. Нойрын харилцаа бас хийдэг юм байна. Монгол улсын харьцаа дахин Өдөр болго гэдэг хүн чинь жил бас тун гэмтэй юм байна. Энэ хоёр ч та 8-1 ярицаатай шүү дээ. Тийм байсан. Батулцын зам 8 өдөр болго 1. Бараг саяхан нэг хайсан үгүй юу? За ингээд За сонгоны онхыг дараа бариад авсан. суугдах гад усын гэдэг ганцхан зайлаад тусгад авирцсан. Бараа Энэ нэг Батмөнх цаан энэ баяр наадмаар санжаад санжаад байна. орготон жис хийжсэн тийм. Ер нь бол Яг тэгээд Батмөнх цааны хавираал да тэгээд Тий. Батмөнх цааны дахимдаа хавираа хамт бэлтгэл сургалт хийж байгаа учраас тэрийг заалгаж байна. Хүнийг яаж чангарахад яаж хавирж болд. Ерөөсө Батмөнх цааны барилдаа харагдаж байгаа байхгүй юу? Батмөнх цаан ч юм бол бас л авьяаслаг бүх шүү дээ. Яг нарийнхан зайгаар тий түлхэж татдаг. Тий. Одоо түлхээ дахимдчих штэ Батмөнх цаан ч. Тэгээ буцаагаад татаад авирчдаг. Тэгээ хүний чангарсан саяны сугдаа бол сугдад дээр суг руу зогтдог бол хуураа байхгүй. Хүний чангар бол яг дарах гэж авирдаг. Батмөнх цааны хавираал харагдлаа л да. Ер нь Төв аймгийн бөхчүүд ер нь цолтой цолгүй дахимдаатай шүү. Тий. одоо ер нь бүгд дахимддаг болж байгаа шүү. Ялангуяа сугдад дахимдаа, Суудад дахимдаа. шууд хүн дээрээс дахимдаа бол байгаад байгаа шүү. Толгой бөх ямар мэ хийж гин гэдгийг даган дуурайх тэгээд нөгөө хамт бэлтгэл хийж байгаа болохоор бэлтгэл дээр ер нь бэлтгэл дээр ихэвчлэн тэрийг давтуулдаг. золгосон доо эндээс одоо сугддаг юм бол. За зүгээр тэр жигтэн мөшгөд онгоц. За энэ баруун талдаа маш гисэн. Бямбатхан Арслан. Дарах нэлээ хүч гаргад дарсан баха. Тэгсэн. Арслан тийм. Бямбатхан Арслан. Дагуулад маш гисэн. Аймгийн хурцарсан ус хоёр. Улсын Арслан Бямбатхан ордургаа давж. За өсгөр хурц тэгээ цолгооны барьсан дээрээс барилдах гэж үсэн. Харагдаад байдаг юм да. Харсан юм байна. Ташаа уснаж авах. Ташаа яг зөв. Яг зөв харж байна. Ташаа их сайн оруулж байгаа гэж байгаа юм. Аа. Яг ажуудлаас нь Дараач гэхэд бас тий. одоо энийг юу гэх вэ? Ташаалтад донгороо гэх үү? Харин тонгороо мэгтэл. Тонгороо маягтай тий. Би бол одоо тонгороо ташаалтад донгороо гэдэг нь юм болов уу гэж. Бас тийм мэхий юу байдаг штэ тий нэр шиг. Мушка гэхэд бас хөлний орцоо Тий. байгаа. Бас их богино зайд тесэрж хурдтай ингэ донгорж байгаа. За ингээд тэргүүн баримт талаар хөрөл да. За тэргүүн байр. Барилдаан болтлээ. Нэг төрлөө би хоёр хүүхэн. За хөдөр булга. За хурц Арслан өсөх хоёр. Сэрэнжээ мөнгө эрдэнэ юм бах та тий.
Нэг энэ доо тийм. Тэгээ Бэс Начингийн хөв Батаршгүй Батаршгүй Чулуун Баяр Баасан Зориг Хотолцгий Ховдын Отгон цоо Чөвсгөлийн хөрлөө Нэмсрэнгийн Амгаланбаатар Цэрэн Дөгт Гочлон Бямбатхан. За хоёр чир нь бол нэг хоёрын даваа дандаа хөлийг авч ирсэн шүү. Хонгодоод нэгэн дээр нь алдалт сууж газуугаа авч орж ирсэн. Зураагийн таванд бол бас их удаан гаралтай хэцүү өсгөө бол Энэ нэгдэл дээр бол нэлээд цог хийсэн байл хөт тий. Ер нь хийж байгаа хэрэг тийм. Нэг клубын мөчөд. Сүхбаатарын онгон сумын 100 жилийн зориулсан. Сүхбаатарын даргангийн 7 сум чинь бүгд ойтой байгаа юм байна энэ жил. Дарганг, Марун, Халцсан, Асгот, Баян дэлгэр. Онгон нь ингээд барилдаа хийж байгаа юм байна л да. Нэг аймгийн нэг дорын тэм сумдууд бас нийлээд хийсэн бол бүр сайхан байх байсан юм болов. Ганц том наадам игээд үү? Тэ. Даргангийн сөрөгчөө шөнийн наадам гэж ганц наадам. Өсчүүд бас их олон л байсан тийм ээ. Байсан. Тийм байлаа. Тэгээ ер нь бол энэ нутаг орноос зорж ирдэг. Тэгээд нутаг орноо гэсэн одоо Улаанбаатар хотод суудаг, дарахаар тэгээд томоохон хотуудад байдаг хүмүүс энэ төр зорж ирж үздэг юм байл л да. Нутгийн маань тэгээд нөгөө нэг уулзаагүй удсан хүнтэйгээ уулзах бас нэг төрлийг сайхан арга хэмжээ болдөө шүү. За баруун хоёр хэлбэлсний өрцөн дээрээс баруун тусгаж яваад. Ер нь өсгөө юмгээ тархан байл та тий. Тий. Толгойтой талтай баруун хоёр. Баруун хоёроо шугдах юм бол бүр даацтай орж ирж байна. Тий. Цолгоон дээрээс. Тий. Энэ үл яг баруун цолгоон дээрээс. Сумын 100 жилийн зориулсан. Хэлэг сугны анх. Өөдөөс нь очиж авирж байгаа биз. Тий орж яваад. Зайл чавраа, тосгол завраа гэдэг маань бол энийг юм болов гэж боддог. Энэ барилдааны үзүүрийг Өөдөөс нь Огтуулж. тий. Зайл чавраа гэдэг нь бол хажуу тийшээ гарч гаад бусгаад. Одоо хөдөр болгоё. Тий. Сэний хийдэг. Тий. Одоо Тэр бол одоо Батман зайл чавраа, зайл тий. чавраа. Ингээл олон задард юм байл л д. Ерөнхийн нэрс нь бол тонгороо, хавраа, хонгодоо, дахимдаа гэдэл яаж байгаа боловч тэгэл их олон задарч байгаа. Өмсөөч гэсэн. гэдгээр дарах уу, урагшаа дарах уу, хажуулдаа. Хүн хүний онцлог байдаг шүү дээ. Ахуулж өмсгөө гэл тий. Дайрсан хүнийг өмсгөө. Би ч юм бол хоёр өмсөл мэдх юм суугаа өмсөх бос өмсөх. Оргил болд ч юм бол энэ талтаа гаргаад тавьчих чам тий. Саяны мэжид дэрж явах юм бол гэтрийг нөгөө дамдын дэрж байгаа маягтай өмсөх шүү дээ тий. Дамдын дэрж байгаа нэг бичлэг яваад зурагч байдаг. Босоо өмсдөг нь одоо энэ усын мөнхтлөг энэ чинь босоо өмсөө гаргаж ирээд байгаа гэдэг шүү дээ тий. Сая хэн болохоор дайраа өмсчихлээ тодмагна. Бүр чигээр нэг суулаа маягтай. Суулаа маягтай явждаг шүү Тий. дээ. Тэгэл өмсөө хөтөл одоо бүр баг хүн болгоны хөлбөр өөр юм шүү дээ тий. Өөр тий. Өөрийнхөө биеийн онцлогоос Тэгээ цаад хүний барилдаа мэдрэмж бас өөр байна. Тэгэл тэр болгоноос л ингээд хөлбөр байж. Дүүгүрт хүртэл их ондоо. Тэвэрлж байгаа дэрэгчдэг хүмүүс байдаг тий. Зайнаас давуулж аваад эргүүлдэг хүмүүс байдаг. Намнан чи харин баг барьц зарцнаас эргүүлдэг баг шүү. За тийм баг. Харж байгаад ер нь тийм бах голохгүй байх шүү барьц. элэг Гэхдээ тэгээд ер нь давуулж барайл. Ер нь сүүлийн үед бодоод байсан би ерөөс хүн дүүгүрж үзээгүй юм лээ. Надаа ерөөс Дүүгүрж үзээгүй. Харин тий. Ер нь дүүгүрдж энэ нэгийг ер нь яагаад хийж үзээгүй юм бол гэд сүүл би бодсон шүү дээ. Ер нь одоо нэг зааланд гарахтаа нэг үзмэр юм шүү. Одоо нэмэрхөө тэгж хурдтай эргэж чадахгүй тэгээ өөрөөс авч унаад Дүүрдч гээд над руу харах намайг дүүрдэх нь үгүй л гэж бодлоо гэдэг чинь. За ингээд Сүхбаатарын аймгийн Онгон сумын 100 жилийн аг барилдааныг тамилан ярьлаа. Тэгээд энэ барилдаан дээр бас нэмж яриаг үйлцэн зүгэл тэмээ комент юу байгаа бол та гуравт маань. Энд чи одоо бид нар чи нөгөө нэг тоймын ярьж байна. Тэгээд өөрөөсөө бас тайлбарлаа тухайн үед барилдааныг үдсэн. Тэгээд барилдаан болгон л онцлог болдог. Барилдаан болгон дээр л бас онцлог шинэлэг барилдаанууд бас гарч байна. Тэгээд энэ бүхнийг тэгээ барилдаан болгоны ардл ингээд яриад. Ер нь бол их зүгээр юм байна. Барилдаан болгон барилдаан тайлбарлаж чад ингээд суугаад тухайн үед чи бол бас ингээд бодож байгаа шүү дээ. За сая одоо хавирлаа тийм ээ. За тэр таллаа гэл ингээл тухайн үед ч одоо тайлбарлаж явах чинь тэгэл заагаар даллаад ард нь гараад давлаа. За хавираад давлаа гэжсэн болвол одоо энэ
бүхий өрөө гэдэг нэвтрүүлгээрээ ороод бас нэг тодорхой хэмжээний одоо анализ хийгээд те ингээ барилдаанаа үзэх бол бас их тийм сонирхолтой л байна. За өргөжлүүлэн мэдээж уламжлалсаар бүхий өрөө нэвтрүүлгээрээ бүхчүүдийнхаа чансааг харуулдаг. За бүхчүүдийн чансаа бол өөрчлөгдсөн мөлий. Өсгөө 5 руу орж ирсэн юм уу тий? Өсгөө 5 руу орж ирсэн. Тийм байна. Чирэнгэр өргөжлөж байгаа юм шүү дээ. 4 рүү орсон байна. 5 гэрэл 3 руу. Эхний 3 он бол халдшгүй байгаа юм байна дөө. Чигээрэл Чирэнгэр 4 рүү ороод 7407. Ерөн зайтай. амар сайхан зөөрө 4-4-өөс юм биш үү тий? 7 болоод Сөхөт 6-аас 2 ухарчаа. Сүүлийн барилдаа ороагүй л дээ тий? Орохгүй болохоор л ингээд хойшлоо олох юм байна. Өсгөө сая төрүүлэл 5 руу. энэ хэдэн хүний чансаа ер нь яаж байгаа? Бүх хөгчүүд нь Бүх байгаа хоо тий? Тийм баг. Чансаа олох барилдаа гараад идэх бах та. тийм ээ тийм. Энэ дээр ч тэгж байгаа. Барилдаанууд бол одоо бүх барилдаанууд бол чансаатай болсон. За оролцоог бол 100-аар үнэлж байгаа хэвээрээ билээ. Оролцоо Оролцоо 100. Өсгөө үл чинь 12 дэж бас орж ирж байгаа юм шүү дээ. Нэг төрүүлээ 12-оос 7 руу. нэгэн даванд гарахад 100 оноо юм уу? Тийм. Унсан ч уу? Унсан ч 100 оноо гэсэн. Тэгэхээр бүхчүүд хувьд бол оролцоо бас Болоо болж нэлж байгаа. юм байна. За оролцъё доо. Оролцогч оноо зөглөөл. Өсгөх өөрийнхөө оноог харж үзээгүй юу? Гүү. Би бас оноо байгаа л бохтой бол. Бага. Цаансараар барилдсан. Цаансараар барилдсан. Ерөнхийдөө зам улирлын хөстэй надмаас оошгүй те. Тийм. 3 барилдсан. Нодлон бодлогууд бол их олон барилдсан юм шүү энэ жил. За ингээ бүхчүүдийн чансаа бол ингэж өөрчлөгдөж бүхчүүд үзэгч маань бас тэр бүх хайчуу энэ бүх хайчуу тэгээ Орхон баяр яагаад орж ирэхгүй байна. Орхон баяр бол бас их нэхэд ороод ирсэн байлээ. 9 илүү 10 дээр байсан шүү. Араас нь хөдөр булга гээд ер нь бүхчүүд. Навраа зар төрүүлчихлээ. Орхон баяр тий. За ингээ бүхчүүдийн чансаа үзэгч та бүхэндээ хүргэлээ. За мэдээч дахиад нэг булан байгаа. Түрүүн бол нэгдүгээр хэсэгтээ бол хамгийн өндөр боловсралтай ер нь боловсралтай бүхчүүдийн талаар бас ярьж үзэгчдийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаа л энэ бүх хэмбэ булан байгаа. За энэ булангаар бол үзэгчдээ бас зарим нэг мэдээллийг хүргэх үзэгчдийн мэдэхгүй бүх сонирхчдын мэдэхгүй зүйлийг бас мэдээлэл болгож түгээн дэлгэрүүлэхээ бас энэ булан нэмсэн байгаа. За тэрээр 10 жилийн зайтай төрүүлж цолоо баталсан энэ бүх хэмбэ 10 жилийн зайтай төрүүл цолоо баталсан. Хатаа ороо. Тийм бүхэл өрн зөндөө байгаа шүү дээ. Төрүүлж гэхээр одоо хатаа орооч 76 86 тий. Тий. Тэгэхээр тэрийг цол батлахгүй зүгээр шинээр тий цол авсан. Авраа авсан тий. тий. Баталсан гэдэг энэ энэ надам тийм амар зуртай байгаа аймгийн хэл та тий. төрүүлж 10 жилийн зайтай. Улсын баяр наадам төрүүлээд дахиад төрүүлнэ гэж цолоо батлахгүй цолоо ахиулчих. Авраа болно тий. Тэгэхээр аймгийн цолтой байх гэдэг. тийм байна. 10 жилийн зайтай аймгийн цолтой. Яг зүгээр Баянмөнхөөрөг 1971 онд дархаа орго болоод тэрийг 10 жилийн дараа 81 онд тий. баталсан гэдээ яриах юм. Тий. Аймгийн цолтой 10 жилийн зайтай төрүүлж цолоо баталсан гэхээр тэр хооронд ерөөсөө өөр барилдаа гараагүй. Батэрдэн авраг 88 бодтогчул. За тэр чинь арслан юм байна тийм ээ. Жишээ нь одоо увсын нэг мөнхөр хурц байдаг шүү дээ. 12 онд аймгийн арслан болоод тэгээд дараа нь 20 онд баталчлаа. Энэ бол 8 жилийн зайтай баталж байгаа л гэсэн үг юм байна л та тий. Хорц болсон тий. аймгийн хурц зарслан байх гэдэг нь тий. 10 жилийн зайтай. Тэгээ толоо батсан гэвэл тэгж л орж ирэх юм байна да. Төрүүлж. Хүн байна гэд хүндрүүлээд. Боломж авах юм уу? Боломж байхгүй. Боломж байхгүй. Одоо л хэдүүлээс ах ингээд. Аймгийн арслан бол аймгийн арслан болж авирлаа. За яхаа өсгөх төхөөлээ. За Баруун аймаг тал руу гэд төхөөлч. Баруун аймаг тал руу. За аймгийн хурц байх гэдэг шүү дээ. Тийм байна аймгийн хурц. Одоо бас эд барилж байгаа л бүх. Одоо эд барилдаж байгаа юм уу те? Баруун аймагч чинь хурц айгу цөөт байдаг байхгүй. Одоо ихэвчлээ. Тэгэл одоо хурцууд чинь Сүхбаатар аймагт олон хурц байна. Өмнөгүүд хурц байна гээл ингээл явдаг шүү дээ. Одоо эд барилдаж байгаа. Баян хөлгөд хурцууд байна тийм үү? Эрхэ болоо юм шүү дээ. Эрхэ юм. Таас нь. Таалаа. Охоо за. Тэр болоо. Баярын аймгийн Алтай сумын харьяа 11 21 он гээд хурцсан юм байна тий. Олон жил. Тий. Олон жил барилдаж байгаа. Нутгаа дуурсгад барилдаж ирсэн шүү дээ. Биднийг барилдаж байгаад юм таахаа. Тий 10 оны хавар тий. Тий 10 онд. Тий. Сумын зан золтой айгүй эвгүй барилдаантай. Би барилж лээсэн.
Тэгээ сумын зан гэл яасан чинь бүр дагаж мэдрээд мундаг барилдаа суудсан. Аварга оюутан байсан мэн тий. Аварга оюутан байсан. Пүрүсайхан зав нэг ингээ хоёр ухааны ярьж. Зүүн талтай. Ер нь зүүн талдаа тэгээд ер нь нэг давуулаад бариад бас л туйлж идэг хүн шиг. Бод ойлно. Тий. За чангарсан хүнд бол тэгээ бүргээц биш. Тэгээд Хэдий чангарах юм бол удах нь доошоо тунгаад зулрах юм бол дагуулж гойтон тий. Хавираатай зөв хавираа бол ихийгүй хавир шүү. Татаж гад яг тойруулаад авирчдаг тийм ээ. Ширвэд. Тий. За ингээд энэ бүх химбэ болон маань бол маш их амжилттай. Бүдэрсэнгүү. Тэгээд Бүдэрчингээ алдлаа шүү. бүдэрчингээ алдтаа тийм ээ. Нилээн дөхүүлж ажил. Тэг ялч нэг баруун аймаг руу за тэгээд цолгоо баталсан 10 жилийн зайтай гэж бодон гоцч нь угаасаа гараад ирлээ тийм ээ. За ингээд үзэгч маань бас хөтлөг болж чадсан болов уу гэж бодож байна. За өргөжлүүлэн барилдааны хуваарийг бас хоёртой танилцъя. 4 сар бол бас их цөөнгөө чамлахар болон маш их олон барилдаантай байгаа. Зэрэг 7 хоногт буюу За 12-ны Бямбараг, Монгол Улсын ерөнхий сайд Улсын Ашаабаатар Маршал Чагуулсангийн нэрмжит улсын аймгийн цэлтэй 128 хүн барилдаа. За Дорнод 3 дахь том барилдаана. Нэг сарын дотор л үндсэндээ хийж явах шиг байна да. Өргөөнд Дорнодын булганы нэрмжит болсон. Дорнод аймагтаа бас том барилдаа хийгээд дахиад бас барилдаа өргөөнд хийж байгаа юм байна. за энэ 7 хоног бол ганцхан барилдаантай байна. Нэм гараг бол барилдаа юм байна тий. Нэм гарагт бол унжиж байгаа юм байна. За тэрний дараа 7 хоногт бол хагас бүтэнд бас барилдаантай байсан шүү. За тэгээд барилдаан бид нар ч нөгөө нэг хуваараараа тайлбарлана гэдэг. Хуваар дарахгүй бол оролцогчийн оноо авъя да. Тэ Орж барилдах юм. орж барилдъя да. 4 сард бас гайгүй бол ч бас наадамж төгөж байна. Яаж оролцогчийн оноо зогж. Энд чинь оролцоход оноотой байна шүү дээ. Оролцсон 100 оноо гэсэн. 100 оноо. Оролцоо 100 оноо. Нэг давд унсан байсан 100 Ахын оноо. бэлтээ сайн байгаа гэсэн бас хүмүүс яриад байсан. Ер нь тий. Ордон дээр хийгээд Тэгэхээр сайн байгаа болохоор бассах тий оролцоо авъя орё л гэд. цаа чи аам авцсан гүйжиж магадгүй л ах шүү ер нь. Хөрөөр нь мэдэрдэг хүн шүү те манаас гэж. Саний дээр Төмбөрийн Батэрдэн ч тэгсэн шүү дээ. Хүн тань болох гэж ирээд бүх үзэж гин гэдгсэн чинь 6-гийн даа аам авч явчихсан. Гайхсан шүү дээ. Тэрэн шиг бас үсгэх хас оролцогч оноо Тэгж адтаар бол гэж. Гэхдээ гарнаа. Яад. Гоё шүү дээ. Бас барилдах чинь. Сараас хойш гараг уугаач те. Сараас хойш цагаан сараар гарсан. Өөрөөсөө өндөр болон эсвэл намхан ч гэдэг юм уу те эсвэл аралж чадсан ижил тэнцүү ийм хүнтэй бас барилдахад ялгаа нь юундаа байдаг бол энэ талаар бас сонирхож асуумар санагдаж байна. За тэгээд хурд жоохон сараад ирэхэд бол тэгэл том хүмүүс чинь хэцүү шүү дээ. Яг хурдтай байгаа үед бол бас тий зарим юмд нөгөө оногдохгүй. Одоо ч ер нь бол хүний бас бөхчүүдийн хэллэгээр бол зай гэж ярьд юм л да. Бас нэг зай гарахтаа л да. Тэгээд энэ хурд сарцсан үед бол бас том хүмүүс хэцүү байд юм л. Тэгээд жижиг биетэй их хурдтай хүмүүс чинь одоо тэр том хүмүүстэй энэ тэрийг сайн барилдаад байгаа биз? Энд чинь нөгөө нэг зайг их олж хараад. Одоо манай амар сайхан начин бол мундаг үзэж шин. Бас тийм үеийнхэн ерөнхийдөө одоо манай амар сайхны үеийнхэн бол бас цөвдөрхөн барилж штэ. Тэгээд амар сайхан бол сайн барилж байгаа. Тэгээд тэр мэдэрч хүмүүсийг том жижигч гэлтгүү энэ даадангуй том хүмүүсийг сайн барилдаад байгаа юм болов уу гэж харагдаад байгаа юм. Ер нь бас тийм шүү те. Том барьтаа алсуутай ер нь бас барилдаад идэх шүү. Одоо мөнгөрд нь харцагтаа чинь сая 2-3 дарчих шүү дээ. Тий. За бүхөрөө 6 дахь дугаар маань бол бас их онцлог байлаа. Тэгээ энэ төвлөлөөс бол маш их олон одоо бүх тайлбарлагч нарыг бас одоо оролцуулж байгаа. Энэ үгээр бас их онцлог байгаа. За өнөөдөр бол одоо өмнөх одоо барилдааныг бол Яндан самбуу ах маань, за мөн Өсгөө ах маань бас тайлбарлсан. За мөн Пүргэрд харцан маань сумын цалтан болон залуу хүчүүдийн барилдааныг бас тайлбарлан үзэгч та бүхэндээ хүргэсэн. Ингээд бүхий өрөө нэвтрүүлгийн 6 дахь дугаартаа хамт исэн та гуртаа маш их баярлалаа. Ингээд бүхий өрөө нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчтэй үзэгч та бүхэндээ танилцуулъя. Соёлын үеийг дээдлэгч Рио Тинто 3
бүхий өрөө нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. 100 жилийн дүүхт Апо компани энгийнэг ухаалгаар Mobicom групптэй хамтран ажиллаж байна. За мөн ивент тэтгчээр Хүчрэх Монголын хөгжлийн хүүрт Шунхлаа групп, уламжлал шинжилгээг хослуулан бүтээв Тэрл Цэглэнг бидэнтэй хамтран ажиллаж байна. За мөн монголчуудад зориулав Дээж, Апо дээрийн Монгол сүүний үйлдвэр хамтран ажиллаж байна. Өрхийн үйлчилгээ Woo-home, хялбар байлаа Mompay бидэнтэй хамтран ажиллалаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг нийт ивент тэтгч байгууллагуудаа баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ.